За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нэ. Өнөөдрийнхөө уншлагаар болохоор та бусдынуудээр ер нь ямар харагддаг вэ? Ямар анхны сэтгэл төрүүлдэг вэ? Тэгээд ер нь бусдад ер нь ямар мэдрэмж өгдөг юм болоо гэд тийм сонирхолтой сэдвээр уншлах хий гэж бодсон. Тэгээд хүн бүхэн угаасаа өөрийгөө ер нь бусдынуудад ямар харагддаг бол бусд хүмүүс ер нь намайг юу гэж боддог бол гэд нэг юм сонирхол өгдөгтэй юу гэж боддсон болоо яад юм болоо гэд тэгдэг. За тэгэхээр хэдүүлээ өнөөдөр team сэдвэр бичлэг хийнэ гэсэн үг. За эхний сонгох нэгдүгээр группийнхан маань болохоор Sacred Garden гэд нууц цэцэрлэг гинэ. Ийм хөзрийг сонгоно. За манай хоёрдугаар группийнхан маань болохоор Open Door гэд нээлттэй хаалга гэсэн ийм хөзрийг сонгоно. За манай гуравдугаар группийнхан маань болохоор Final Gate гэд энэ хаалгатай хөзрийг сонгох нэ. За сайн байцгаана уу манай нэгдүгээр группийнхан маань уншлагатай давтай морил. Та бүхэн маань энэ Sacred Garden гэд нууц цэцэрлэг гэсэн хөзрийг сонгосон. За тэгээд ерөнхийдөө энэ хөзрөөс ер нь таны ер нь ямар хүн бэ гэдгийг харъя гэж бодсон. Одоо яг бусад юу гэж боддог вэ гэхээс илүү та ер нь ямар хүн бэ гэдэг энержи чекийг хийчихье гэж бодсон. За тэгэхээр ерөнхийдөө энэ хөзрөөс би болохоор ямар мэдрэмж авч ийнэ гэх юм бол илүү нөгөө нууцлаг гэсэн мэдрэмж авч байгаа. Угаасаа энэ secret гэдэг нууц гэсэн үгтэй. Тэгээд ийм байна. Та бүхэн маань болохоор одоо илүү нөгөө дотоод гүн гүнзгий ертөнцтэй те юу гэдэг илүү дотроо айгуу тийм юм боддог. Дотор хүн чинь илүү одоо ийм төлөвшсөн, илүү одоо ийм гэрэл гээгээд юу гэдэг ингээд та гаднаа хийдэг төвлөрөөд байхаас илүү жоох юм introvert төрлийн те дотгошоо төрлийн хүн байх боломжтой гэж бол харагдаж байгаа. Тэгээд таны ингээд дотор сэтгэлдтэй нь бүр амар гоё юм цэцэрлэг байгаа те бүр юм өсч үндээсэн одоо ургасан зөндөө гоё цэцэгтэй те одоо юу гэдэг юм дотор айгу баялаг ариун мэдлэгтэй байж болно. Тэгээд дотор нэг тийм өөрийнхөө хүнтэй байхтай айгу юм тухтай хүмүүс идэв штэ те өөртөө ингээд зөрчилдөд байхгүй яг ингээд ганцаараа гэртээ суугаад өөрийнхөө туртай юм хийгээд нэг юм ганцаараа байхдаа тухтай ч юм уу тийм хүмүүс маань илүү үзэж байгаа ах гэж харсан. За тэгээд угаасаа ерөнхийдөө жоохон нотгшоо хүмүүс маань ер нь энэ хөзрийг сонгосон байхаа гэж бодож байгаа. Яг ер нь бол жоохон надтай төстэй гэж бодогдож байна. За тэгэхээр илүү та бүхэн маань бас нэлээд spiritual те иймэрхүү зөвлөлт дуртай, сонсдог, сонирхдог, уншдаг, мэдлэгтэй хүмүүс маань байгаа гэж бодож байна. Мөмсгөл хийх дуртай те гадуур ганцаараа гоё ингээд байгальд алхах дуртай ч юм уу те хайкинг хийх дуртай хүмүүс маань байгаа. За тэгээд цэцэг бас тарих дуртай тийм ээ. Ийм гоё сайхан юм цэцэг те юм өнгөлөг зүйлс бас татагддаг. Ийм гоё эмгтээлэг бас энержитэй хүмүүс маань байгаа лөө. За тэгээ хэдүүлээ уншлагатай орцгоё. За одоо хэдүүлээ таныг өөр нь танихгүй хүмүүс те одоо юу гэдэг strangers те юу гэж хардгийн те ер нь бол та ер нь бусдад ямар анхны сэтгэл төрүүлж ийн гэсэн үг те тэрийг харцгаая. Ер нь таньж мэдхгүй хүмүүс таныг юу гэж хардаг вэ? Таны өгдөг анхны сэтгэл юу вэ бусдад? За Page of Pentacles. Wow. Tower. За таныг болохоор ингэж хардаг гэж тэгж байна. Ер нь бол юм танихгүй хүмүүс гэх юм бол ингэж харддаг юм байна. Таныг ерөнхийдөө айгуу тийм бодтой те ийш тийшээ нэг тэгж одоо үсчээд байдаггүй нилээ юм буур суурьтай гэж бас харж иж болохоор байна. За тэгсэн мөртлөө та бүхэн маань айгуу юм одоо юу гэдгийг дотоод нөгөө хүүхэд нь нилээ юм юу хүүхэд байгаа байхгүй одоо юм хүүхдээрээ те та ингээ гаднаа ингэж айгүй юм хурц шийдэмгий иймэрхүү харагддаг мөртлөө яг ингээд одоо анхны сэтгэл нэг юм жоохон хүүтүү хүндий юм шиг мөртлөө яг ингээ уулзаад танилцаад ингээд ментлейт ч юм уу те ингээд нэг юм тантай ингээ харьцаад та шууд юм айгүй хөөрх юм хүүхдээрээ гинэн цайлхан айгүй тийм эерэг энержи өгдөг хөөн гэж бол ер нь тантай ингээд анх уулзсан хүмүүс бол тийч хард юм. Тэгэхээр илүү нөгөө таны гадна төрх дотоод хүн хоёр жоох юм өөр гэдгийг бол олж хардгаа гэсэн үг те. Нэг лаксоронгаа тэгсээс те миний дотоод хүн болон гадаад байдал хоёр ямар зөрчилтэй гэдэг нэг юм хөвчлөлтэй ч юм уу те. Тиймэрхүү юм ярьсан байдаг те. Тэгэхээр яг тэрэн шиг таны хувьд болохоор яг юм айгу хүүхэдлэг гинэн хонгор те айгу маз жаргалтай бас нэлээд зөөлөн гэх юм уу да. Одоо айгу хатуу ширүүн биш те. Зан чанарын хувьд нэлээд юм
зөөлөн хүн байгаа байхгүй юу те ингээд тэгсэн мөртлөө ингээ анх харахад юу гэдгийг яг ийм холоос хараад ч юм уу те яг ийм байга байдлыгтэй нь харахад жоох юм юу нилээн өөртөө ихтэй хурц байрын зантай ч юм шиг те тийм мэдрэмж өгдгөө гэж бол харагдаж байна. Тэгэхээр илүү нөгөө ийм юу гэдгийг гаднаа айгу хурц ширүү юм шиг мөртлөө яг ингээд танилцаад дотносоод ирэх юм бол нилээн ийм халуун дулаан зөөлөн одоо эмэгтэй хүмүүс маань үзэж байгаа л илүү нөгөө инхрийтэй юу гэдгийг одоо эерэг вайфтай хүн гэж бол хэлэхээрээ. За тэгээд Page of Pentacles гараад ирсэн гэхээр та бүгдийг маань ерөнхийдөө нилээн юм бас юу гэж харж байна. Materialist байж болохоор те та гаднаасаа айгу тийм ганган хэнзэр хуцалдаг гэж болно. Илүү нөгөө гадны өнгө үзэмжиндээ анхаарахтаа юу гэдгийг юм нэг хайн хүмүүс эд штэ те. Тийм бол биш ээ. Бас гадны өнгө үзэмжиндээ ч гэсэн айгу одоо цаг зав зарцуулсан юм шиг те. Одоо үсээ айгу анхаардаг. Одоо хуцаа ингээд айгу зүв зөкстөө өмсдөг ч юм уу те. Нэг хайн гол хуцалдаг те. Айгу гаднаасаа ингэж хайн харагддаг хүн бол биш ээ гэж бол боддог байна. За тэгээ Queen of Swords гэдэг чинь ерөнхийдөө юм нэлийн өөртөө итгэлтэй те. Сэхүүн гэх юм уу да те ингээд нэг тийм хүнтэй ингэж тоож өөрөө очиж дуурайд харахгүй юм шиг нэг тийм царайтай те нөгөө жоох юм хүүтэн хүндий одоо ингээд approach хийхэд жоох юм хүүтэн хүндий те яг юм энийгээл ингээл урайлах ингээл хүн болгондоо ингээд сайн уу мань уу гэд өөрөө мэдлээд байдаггүй. Ерөнхийдөө та ер нь жоохон угаасаа дотгошоо хүн учраас те тэгэж анхны алхам үйлдэл хийхэд жоохон дотгошоо хүмүүс маань эвгүй идэх штэ те ер нь юм шинэ хүмүүс донд жоохон юм даруухан байх гэдэг. Тэгэхээр таныг болохоор угаасаа ер нь аюу сайн юм даруухан гэхээс илүү аюу их зантай те жоохон юм өөртөө ихтэй бардам төрлийн хүн гэж бол жоохон буруугаар ойлгохгүй байдаг хандлагатай гэж бол хэлэхээр байна. Гэтэ ингээ яг хөөрхөн юу гэдгийг тэр хүн илүү нөгөө тань руу ингээд үйлдэл хийгээд ч юм уу те ингээ ойртод очиод мэдлээд ингээ танилцаад ирэх юм бол та айгуу тийм зөөлөнтэй урайлахын гэх юм уу та ингээд илүү одоо байгаасаа илүү нээлттэй хүн гэж бол харагдаж байна. За тэгээд та айгуу тийм нөгөө passion гэдэг зүйл танд бас айгуу ихтэй гэж бол харагдаж байна те хийх зүйл ихтэй ч юм уу те та өөрийнхөө ингээ хүссэн зүйлийн төлөө яг араас нь явдаг төрлийн хүн гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд айгүй юм юу вэ? Хүмүүс одоо танихгүй хүмүүстэй таныг өрн анх ингээ харахад айгүй сонд юм айгүй боловсралтай, мэдлэгтэй, мөнгөтэй, төрхтэй гэх юм уу те. Өөрийнхөө төлөө айгүй хичээдэг явдаг. Бас өөрийг хариуцлага нэлийн үүрдэг юм шиг те. Одоо юу гэдгийг илүү нөгөө хариуцлагатай гэж л хараад байна л да те. Илүү mature болсон хүн гэж бол хардаг байна. Гэтэ яг та дотроо болохоор айгүй тийм юу ааштай те хүүхэдлэг гин цайлган нэг өөр байгаа. Тэгэхээр таны нөгөө гаднаа өгдөг дүр чинь ерөнхийдөө жоохон хаалттай байр юм уу даа л гэж бол харагдаж байна. Гэхдээ яг хоо энэ чинь ингээд юу гэдгийг хүн болгонтэй ингээд ерөнхийдөө нээлттэй байх дурггүй те өөрийнхөө нөгөө хувийн орон зайгаа бас юм жоохон хаалттай байх дуртай хүмүүс маань учраас те introvert хүмүүс маань учраас энэ бол зүгээр штэ те ерөнхийдөө хүмүүс бас тэр байдлыг чинь нэлээд олж хардгаа гэж бол харагдаж байна. За тэгээд мөн юу гэдгийг та айгуу тийм юу байгаа байхгүй юм дүрм журманд дуртай юм шиг бол харагддаг гэж бол энэ хоёр үзрээс харагдаж байна. Тэгэхээр юу гэдгийг та айгуу тийм уламжлалттай ингээд яг юм нэг хүмүүс харахад нэг юм бусдаас хит өөр гэхээс илүү одоо юу гэдгийг илүү юм нэг дипломат ч юм уу те бас нэг тиймэрхүү харагдаад байгаа байхгүй юм цэвэрхэн цэмцгэр хувцалтай юм өөртөө ихтэй дээгүүр харцтай байж болно те өөрийгөө айгуу тийм шулуухан илэрхийлждэг ч юм уу тийм байж болохоор гэж бол харддаг юм байна. Тэгээд ер нь тавар хүзэр гэдэг чинь юм өөрчлөлт одоо тийм өөрчлөлт хийдэггүй гэдэг байгаа байхгүй те тэгэхээр та ерөнхийдөө нэг юм юу гэдгийг бусдтай бас нэлээ юм ижил одоо хувцлах дуртай ч юм уу те нөгөө зарим хүмүүс чинь айгүй юм нэг өөр идэх штэ те ингээд би яг одоо ингэж одоо хүмүүс нэлээ одоо манай монголчин нэг юм харуулсан дуртай те үсэн ерөнхийдөө юм хар бараан байдаг байлаа гэж бодоход юм нэг өөр хүмүүс идэх штэ те ягаан өнгөөр бодуулах дуртай эсвэл уулаанаар бодуулах дуртай эсвэл одоо уулаанаар будаад явдаг ч юм уу те нэг юм бусдаа сонгорох гэдэг. Тэгэхээр тийм хүн гэж бол юусаа хардггүй та айгу тийм угаасаа өөрөө бусдаас сонгоорох дурггүй. Тэгээд тэрийг чинь бол ер нь бол нэлийн анзаардгаа гэж бол харагдаж байна. Одоо тийм бусдаа айгу ижилхэн байх дуртай тэгж одоо бусдаас амар ялгарах дурггүй гэдгийг чинь бол
бас хараад байна. За тэгээд энэ бас юм байна. Six of Pentacles бураар гараад ирсэн. Тэгэхээр таныг болохоор айгүй юм юу гэж юм л да. Бусдад одоо юм цаг зав зарцуулах одоо юу гэдэг юм бэ? Өөртөө айгүй их тийм цагийг зарцуулдаг, өөртөө айгүй их анхаардаг хүн гэж бол хараад байгаа бол тань тий ингээд нэг юм бусдад хит автаад юу гэдэг юм бусдын хавж одоо талаар айгүй их ярих дуртай ч юм уу тийм хүн бол биш ээ. Айгүй юм тайван тогтун ер нь нэлээ ийм дипломат байрын те өөртөө ихтэй жоохон чанга эмхтэн үзэж байл тэди жоохон юм чанга эмхтэй те гэж бол харж иж болохоор нэрхтэн үзэж байл та айгуу тийм өндөр байр суурьтай юм шиг те өөртөө ихтэй өөртөө арчаатай гэдэг юм уу те айгуу өөртөө цаг завыг зарцуулдаг ийм хүн гэж бол хардаг байх нэ. Гэтэ ингээ уулзаад үзэнгүүт айгуу хөрхэн нээлттэй гэж хардаг байхын тэгэхээр жоохон хүмүүст сайн санагддаг л юм л та тий. Би танд айгүй их тийм үг хэлжсэн байж болно. Одоо ингээд би чамайг тийм гэж бодсон шүү дээ гэсэн чинь чи айгүй юм хөрхэн нээлттэй юм байна тий. Би чамайг амар даруухан ингээд хүнтэй дурах дургүй эсвэл одоо айгүй их зантай гэж бодсон шүү дээ. Гэсэн чинь чи ч буушаал өөр юм биш тий харагдгаасаа гэж таныг айгүй их хэлжсэн байж болно. За тэгээд одоо юу яа таны нөгөө уулзаж учирч ийсэн те хайр сэтгэлийн холбоотой байсан хүмүүстэй ер нь таныг юу гэж харж юм бэ гэдгийг харъя. Тэрнээс их сонирхолтой баг. За ер нь бол таны X-үүд гэсэн үгтэй уулзаж учирч явсан хайрын холбоотой байсан хүмүүстэй те романтик холбоотой байсан хүмүүс нь манай нэгдүгээр группийнхнийг юу гэж хардаг вэ? Ace of Swords. Wow. Death. Empress. Wow. Page of Swords. За таныг бол үнэхээр үзэсгэлэнтэй гахалтай гэж бол хардаг байна. Бүр Empress хүзэр маань бууж ирлээ. Энэ олон хүзэрнөөс ийм гоё эмгтээлэгтэй үзэсгэлэнтэй хамгийн гоё эмгтэй одоо фигурыг илэрхийлдэг хүзэр маань бууж ирж байна. Тэгэхээр манай эмгтэйчүүд ингээд үзэж байгаа. Угаасаа ер нь дийлэнх нь миний сувгийг 90% эмгтэйчүүд үздэг. Тэгэхээр манай энэ хүрхэн эмгтэйчүүд маань ер нь таны ингээд хайрлж дурлж явсан те тантай ингээд хайрын холбоотой байсан хүмүүстэй таны үнэхээр хөөрхөн болохоор ч те мадгүй айгу хайрладаг байсан ч юм уу те ингэж танд айгу ойртож дотносож одоо тантай хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн байж болно те таны илүү нөгөө гадна үзмжин чинь маш их татагддаг байж болохоор байна. Тэгэхээр таны угаасаа ер нь салсан ч бай те одоо юу гэдэг өмнө ингээ хальд уулзчихсэн ч бай урт удаанд уулзсан ч бай энэ хүмүүс бүгдээрээ таны үзэсгэлэн гоог бол үнэхээр биширтгээ гэж бол харагдаж байна. Тэгээд та өөрөө ийм үзэсгэлэнтэй сайхан хөөрхөн эмэгтэйгээс гадна те бас айгуу тийм ганган хинцрээ айгуу эмэгтэйлэг бас юм хувцалдаг гэж бол харагдаж байна. Тэгэхээр тэр хүмүүс таныг бол ерөөсөө л гаднаасаа маш үзэсгэлэнтэй тэгээд яг өөртөө төгсөн донжин болоод маш гоё эмэгтэйлэг хувцалдаг ч юм уу те нэлийн юм ганган хинцэр бас таныг айгуу тийм юу гэдэг өөрийнхөө нөгөө гадаад үзмжинд маш их одоо анхаарал хандуулдаг ч юм уу те тэгж болоос хараад байна. За тэгээ нөгөө талаар яг таны зан ашиг гэх юм бол та одоо яг юм хайртай хүндээ юм уу та ингээ хайр дурлал болоод ингээд ихээр та маш их тийм зөөлөн яг нөгөө өөрийнхөө дотор үнийг айгу гаргаж ирдэг гэж бол харагдаж байна. Тэгэхээр угаасаа энэ анхны сонгосон үзэр маань Sacred Garden те. Тэгэхээр та ингээд юм дотроо айгу их тийм гоё зөөлөн уян те сайхан сэтгэлтэй гэх юм уу та ингээ бусдыг айгу хайрлж инэрдэг төрлийн хүн байгаа байхгүй. Тэгээд ингээ яг та хайртай хүмүүстэй илүү ингээ дотнолоод те ингээ дотносоод яг ингээ уулзраад ирэхээрээ та яг тэр жинхэнэ хүнээ нилээ юм гаргаж ирдэг гэж бол харагдаж байна. Тэгэхээр та хайр дурлалын амьдралд нилээ юм юутай гэсэн үг халамжтай тий өөрийгөө ингээд зориулахад бэлэн тэр хүн чинь ингээд одоо юу гэдгийг танд ингээд муухай хандлаад ч гэсэн та тэрийг айгуу хурдан уучлалтаг нилээ юм зөөлөн хэмэд айгуу бас эмзэг бас байж болохоор харагдаж байна. Ингээд туслаад л байвал ингээд улам бүр гой сайхан хандаал те улам бүр ингээд дэлгэрэл цэцэглээл ингээд байдаг юм гой сайхан эмхтэй гэж бол хардгаа гэж бол харагдаж байна. Тэгэл яг тийм одоо юу гэдгийг эндээс хөрхөн хүүхэд байгаад тэгэхээр таныг ингээд их хүн болоход айгу тийм тохиромжтой юм уу те одоо хүний ээж хүний хань нийжил болоход маш тохиромжтой гэж бол ер нь хардаг байх нь одоо таны уулзж исэн хүмүүстэй тэгж удаж тантай илүү ингэж урт удаан харилцаа үүсгэх өсдөг байсан ч юм уу те тийм байх боломжтой ер нь бол таныг маш их эмгтээлэг үзэсгэлэнгаа бүр үгэрлэхэргүй л тийм гоё хүзрэн л та. За тэгээд нэг бас ийм сонирхолтой юм бууж ирж байгаа нь та болохоор юм гоо үзэсгэлэнтэй хэрнээ бас маш их ухаалаг гэж бол энэ хоёр өдрөөс гарч ирж байна. Тэгэхээр анхны өрөөсөө сэтгэл гэх юм бол айгүй юм та юу байгаад байгаа байхгүй юу? Одоо надад төгсөн энэ сэтгэлээр бол тэ ингэж харагдаж байна.
энэ хөзрүүдээ унших юм бол таны ингээд энэ хайртай хүмүүс чинь хайрлалт дурлж исэн хүмүүст нь таны өрөөс энэ оюун ухааныг амар биширсэн байна л да. Ace of Swords гэхээр та айгуу тийм ухаалаг гэж бол хэлэхээр нь одоо ингээд хөөх хүмүүртлөө ингээд жоохон мангарч юм шигтэй юм хүм яриад ойлгохгүй тийм гэж бол ерөөсөө хардаггүй. Таныг маш их ухаалаг. Ерөөсөө ингээд таны дотоод тэр оюун ухаан те өөрийгөө хөгжүүлж байгаа байдал мэдлэг боловсрал гэдэг юм уу. Тэр зүйлэл нь хэр гайхагдгаа гэж бол харагдаж байна. Тэгээд та өөрөө магадгүй айгу өндөр боловсралтай эмэгтэй байж болно. Одоо эрэгтэй байж болно те. Тэр нь одоо юу гэдэг нь тэр нь бас айгүй их тийм сэтгэлийг нь татдаг байсан гэж бол харагдаж байна. Таны өнгөрсөн тохиолдож ирсэн хүмүүсийн. Тэгэхээр тэр хүмүүс ерөөсөө ингээд таныг юу гэдэг гоо цэглэнтэй нэмээд ингээд хамт юм ярилцахад маш их мэдлэгтэй те гүн гүнзгий одоо оюун ухаанаа маш их хөгжүүлдэг анхаардаг гэх юм уу хүн гадаад байдлаа ингээд хөгжүүлээд байхгүй дотор сэтгэлтэй энэ байдлаа маш их хөгжүүлдэг ухаалаг нэгэ ингэж бол хардаг байна. Тэгээд таны одоо юм ном унших туртай ч юм уу те өөрийгөө юм хөгжүүлдэг байдлаа нь бас их юм сэтгэлийг нь татдаг гэж бол харагдаж байна. Та тэгээ ер нь бол нэлээ юу хүн байгаа байхгүй юу? Гооцглангийн хажуугаар юм айгүй юм мэдлэгтэй, боловсралтай ч юм уу тийм байна гэж бол харагддаг байна. За тэгээд өөр нэг зөвлөн гэх юм бол та ерөөсөө энэ харилцаанд гэх юм уу энэ одоо юмд яардаггүй төрлийн гэж бол бас харагдаж байна. Та магадгүй ингээд харилцаанд орохдоо нэлээд хит зүрх сэтгэлээ дахаас илүү бас ингэж аюух юм удаан бодож те юу гэдгийг тэгтлээ юм шийдвэрийг хурдан гаргаал амар юм зүрх сэтгэлтэй ингэж хөтлөгдөөл ингээд халбираад байдаг төрлийн хүн бол биш гэж бол харагдаж байна. Тэгэхээр та ингээд нэг шийдсэн бол яг тэр хүндээ аяг үнэнчтэй тийм байдаг гэдгийг ч нь бол нэлээд харж мэдсэн байна те таныг айгуу тийм үнэнч туйлбартай те яг ингээд нэг ингээд шийдсэн бол яг л тэр ингээд чин сэтгэлээсээ байдаг те хайр сэтгэлийн үед таныг бол яг тийм гэж бол хардаг гэдэг чинь. За тэгээд ер нь таны юм юу гэдгийг хит яруу биш те ингээд хайр сэтгэлийн амьдралд ерөнхийдөө та айгүй юм тайван доктортай байх туртай те ингэж орж гараал өөр хүн амьтантай болцоолж гэх юм уу те ингээд юу гэдгийг айгүй юм одоо хайр сэтгэлийн амьдралд тоол маш юм юутай доктортай байх хүсэлтэй те тийм учраас маш юм урт хугацаанд бодож ийм шийдвэр гаргадаг гэх юм уу айгүй юм юу байна л да хүний итгэл даагаарч гэх юм уу тэр зүйлдтэй айгүй дуртай гэж бол харагдаж байна. Тэгэхээр ингээд зарим хүмүүс айгүй хамхуу шиг ингээл ийш тийш хийсэлтэй нэг сэтгэл нь хөрөөл нэг сэтгэл нь догтлоо ч юм уу тийм биш. Таны хувьд яг ингээд тухайн одоо байгаа хүндээ маш үнэнч байдг нь айгүй таалагддаг байсан байна гэж бол харагдаж байна. Тэгээд бас та юм байна л да. Тэгээд түзөр ингээд эргээд тарсан гэхээр та ер нь бол ингээд юмыг амархан ингээд бас дуусгах дурггүй те аль болох ингэж одоо нэгэнт харилцаа ихсэн бол маш их тэр харилцааны төлөө хичээдэг те ингээд дуусан тусал нь шин сэтгэлээсээ байдаг тэр зам чинь бас их хүмүүст их одоо таалагдгаа те хүмүүс таныг ер нь тийм хүн гэж бол хардаг гэж бол харагдаж байна. Таны ер нь уулзаж учирч исэн хүмүүс таныг маш их тийм үнэнч хүн гэж бол хардаг бахны. Одоо ихтэй те хэдүүлээ таны ажлын газрынхан ер нь юу гэж хардгийг гэдгийг харъя. Одоо ажлын газар те одоо сурдаг сургуулийнхын хүмүүс ч юм уу одоо ямар ч яж болно те та оюутан байна уу ажил хийдэг байна уу яг тэр байдлаас нь уншия. Одоо тантай ингэж хамтран ажиллаж байгаа хамт сурж байгаа ч юм уу тэр хүмүүс нь таныг юу гэж хардгийг бэ гэдгийг харцгаая. За манай нэгдүгээр группийнхний ажлын газрынхан юу гэж харддаг юм бэ? Хэлж өгөөч. За танай ажлынхан юу гэж харддаг юм бэ гэдгсэн чинь та болохоор айгүй тийм эрч хүчтэй хүн гэж бол танай ажлынхан бол хардаг гэж байна. Таныг тэгээ айгүй хөөрхөн юм сэтгэлээсээ ханддаг гэж бол харуулж байна. Тэгэхээр та айгүй тийм одоо ажлынхандаа бас нэр хүндтэй байж болно тий ингээд ажлынхан дундаа юу гэдгийг юм ховж ив яриад хутгуур хийгээл тэ нэг юм жоохон сөрөг хүмүүсэд штэ тий тийм хүн бол
гэж бол огт хардггүй танай ажлынхан. Тэгээ танай ажлынхан илүү таныг юм айгуу сэтгэлээсээ те юмыг ингэж чин сэтгэлээсээ хийдэг. Тэгээд хийхийг ингээ хүссэн зүйлээ яг ингээд удирдаад ч юм уу те ингээд давшаад ингээд хурдан түргэн хийгээ явцдаг ч гэдэг юм уу те айгуу юм гараас нь нас ажил нэлээд сайн гардгаа гэж бол харагдаж байна. Тэгээд яг нэг онцлог нь гэх юм бол та бас нэлээд юм дотгошоо учраас ч юм уу хүмүүстэй жоохон нээлттэй биш ээ гэж бол харуулад байна. Энэ одоо дандаа спорт үзрүүд маань эргээд харсан байна. Тэгэхээр таныг танай ажлынхан болохоор одоо хийх ажлаа айгуу чин сэтгэлээсээ хийчдэг те хийх ажлаа айгуу их тийм сайн хийчдэг мөртлөө яг ингээд ийм хүмүүстэй айгуу нээлттэй байх ч гэдэг юм уу өөрийгөө илэрхийлэх магадгүй нөгөө юу гэдгийг одоо бэлдсэн зүйлээ ингэж гаргаж ярих те танилцуулах гэдэг зүйл дээр жоохон дутмаг байж болохоор гэж бол харагдаж байна. Тэгэхээр та ингээд айгуу оюухан хурцтай юм ухаалаг мөртлөө яг ингээд өөрийгөө илэрхийлэхтэй тэр зүйл дээрээ жоохон дутмаг юм байна шүү гэж бол хардаг байна. Тэгээд гисэн ч гэсэн таны хувьд маш их тийм хичээл зүтгэлтэй юу гэдгийг ажлынхантаас нэлээд юм чин сэтгэлээ зориулдаг хүн гэж бол харагдаж байна. Одоо юу гэдгийг ажил бол ажилтай ингээд сэтгэл гарахгүй ингээл одоо туслаад өгөөч энэ төр гэхт нь тоохгүй орхичдаг хүн бол биш. Маш их тийм сэтгэлтэй хүн гэж бол харагдаж байна. Тэгээд таныг бас ингэж жажмент үзэр гараад ирсэн гэхээр та юуроос айгүй хөөрх юм юу юм байна л да. Ажил дээр ингээд юу ч болсон хийхэд бэлэндээ ингээд нэг юм хой суугаад байдггүй яг ингээд одоо дарга нь юу хэлж ийн те одоо дээрээс ямар тушаал ирж ийн эсвэл ингээд хамт ажиллаж байгаа хүмүүс нь ингээд санал манал гаргах юм бол та тэрийг нь айгүй дэмждэг ч юм уу айгүй юм гал энержитэй төрлийн гэж бол хардаг байна. Тэгэхээр та ажил дээр өөрөө их тийм хүчин чармайл гаргаж одоо бусдын хувьд нэр төртэй байх дуртай те ингэж чин сэтгэлээ зориулах дуртай тийм хүн төрлийн хүн гэж бол хардаг байх нэ. Тэгээ жоохон нэг ийм сүрэг тал нь ч юм уу те одоо нэг сүргэж гэх нь хайшин жоохон юм өөрийгөө илэрхийлэхтэй жоохон дутуу те тэгж одоо шууд сансан бодсон зүйлээ илэрхийлэхтэй жоохон юм дотгошоо байрын ч юм уу те бас нэлээ юм олныг одоо ингэж дунд ярилцах те олон хүмүүстэй ингэж одоо урд нь гарч ярилцсан гэхээр жоохон юм тэрэнд нь танд хэцүү санагддаг байж болохоор юм. Тэгэхээр тэрийг айгуу танай ажлынхан бас харж мэдэрч болохоор юм шүү те. Таныг бас жоохон юм сэтгэлтэй одоо юу гэдгийг депресстэй ч юм уу шаналж явдаг зүйлтэй гэж бол бас хараад байна. Тэгэхээр та магадгүй нойр жоохон дутуу явдаг байж болно. Тэгэхээр юу гэдгийг танай ажлынхаа ингээ өглөөдөө бас харж байгаа штэ. Ингээд өглөөдөө та жоохон юм нойр мөх юм уу дутуу нойртой юм шиг ирдэг байж болно те. Тэгэхээр ингээд жоохон депресс юм уу эсвэл ингээ шүүн унтаж чадахгүй байгаа юм байна ч юм уу. Тэгж бол харж иж болохоор байна. Ерөнхийдөө бол та ажлынхан дундаа айгүй нэр хүндтэй гэж бол харагдаж байна. Маш тийм чин сэтгэлээсээ урам зоригтой ажилласан хүн байна гэж бол хэлэхээр байна. За одоо хэдүүлээ найзууд нь юу гэж хардгийг гэдгийг харъя. Таны найз нөхөдтэй найз нөхөд татны хүмүүс нь те юу гэж хардгийг таныг гэдгийг харцгаая. За манай 1-р группийнхний найз нөхөд татны хүмүүс нь юу гэж хардаг вэ? Вау. За энэ бол бүр амар хөөрхөн уншлага болж байна доо. Танай найз нөхөд ингээд татны хүмүүс юу гэж хардаг вэ гэсэн чинь та яг ингээд юунаасаа харж байгаа байхгүй нөгөө одоо юм хамгаалагдсан тэр юу гэдгийг хуйг дуулганыхаа цаанаас те одоо сэтгэлээ та ингээд бус хүмүүсийн өмнө те ингээд танихгүй хүмүүс ажлынхныхаа өмнө ингээд нэг юм жоохон юм даруухан те ингээд хаалттай байдаг бол та яг юм найз нөхөд татны хүмүүсийнхаа өмнө болохоор ерөөсөө юм хаалт байхгүй яг жинхэнэ өөрийнхөө байдгаа тий яг тэр дотоод ертөнцөө шууд бүрэн дүр илэрхийлдэг гэж бол харагдаж байна. Амар хөөрхөн world үзэр тий hermit үзэр эргээд гараад ирлээ. Тэгэхээр таны хувьд яг нөгөө жинхэнэ хүнээрээ байдаг тэр нэг хүмүүс чинь гэх юм бол ер нь таны яг тэр найзуудтай дотоод одоо дотн найдыг тэр дотоод сэтгэлээ илэрхийлдэг итгэж болохоор тэр хүмүүст нэ тийм байна. Тэгээд угаасаа таныг ингээд энэ хүмүүстэй хизээж шүүмжилж боддггүй те. Тэгээд таныг болохоор яг юм өөрөөрөө байхад чинь амар дуртай гэж бол харагдаж байна. Та өөрөө бас энэ хүмүүс дундаа ингээд яг өөрийнхөө те ингээд хичээхгүй юмаа нуухгүй ч гэдэг юм уу те ингээд амьдралд маань ийм болж байгаа гэдгээ ингээд чөлөөтэй илэрхийлдэг нэг юм гоё
байдгаа гэж бол харагдаж байна. Тэгээд таны ингээ ойр дотныхын найзууд чинь болохоор таныг өрөөсөө ингэж амар хөөрхөн өөрсдийнхөө ингэж хорвоо ертөнц мэдтэй та хоёр айгуу тийм чухал хүн гэж бол харагдаж байна. Тэгэхээр та ингээд өөрийн ойр дотны хүмүүстэй айгуу тийм хайртай хүнэндээ маш их тийм хайрыг нь татдаг гэж бол харагдаж байна. Тэг яг өөрөөрөө ингэж байдаг учраас те бусдад ингэж жоохон дүрсэгдэг хаалттай байдаг ч гэсэндээ яг ийм өөртөөхөө дотны хүмүүс дундаа та ерөөсөө тэгж айж ганцаардаж те эвгүй байдаггүй ингээ өөрөөрөө байдаг учраас энэ хүмүүст нь агуу сайн таныг ойлгож хайрладаг гэж бол гарч ирж байна. Тэгээ та ерөөсөө энэ хүмүүс дундаа нэлээд ийм цоглог бас байж болохоор юм уу да. Яг ийм юугүйтэй нууцгүй ингээ амар гоё идэг гэж бол харагдаж байна. Энэ сан мөн хоёр эргээд харсан. Тэгэхээр та ингээд ерөнхийдөө айгүй урт хугацаанд найзлсан найз нөхдөдтэй те ингэж хүмүүстэй одоо юу гэдгийг айгүй хурдан хугацаанд ингэж тотносоод хурдан хугацаанд ингэ болоод байдаггүй та айгүй тийм урт хугацаанд ингэж найзлсан найз нөхөд олонтой тэгээд яг л тэр итгэсэн хүмүүстэй ингэж өөрийгөө нээж харуулдаг юм гоё нэлээд үнэнч төрлийн хүн гэж бол хаардаг байна. Тэгээд та ингэж өөрийнхөө яг ийм одоо хүрээлэлд оруулах хүмүүсээ айгүй сайн сонгодог те айгүй итгэл таны итгэлийг олж авахд нэлээд бас хэцүү гэж бол харагдаад байна л да. Тэгэхээр одоо энэ найз нөхдөд таныг нүүж хардаг үе гэх юм бол та ер нь нэлээд юм өөр хүмүүст дотгошоож гисэндээ яг ингээ өөртөнд нь айгүй юм нээлттэй байдг нь маш их таалагддаг те. Тэгээ ингээ танд айгүй тийм итгэж болохоор гэх юм уу да. Хизээж та ерөөсөө тийм ар нуруу нь одоо утгалах зүйл хийхгүй те муугаар ярихгүй яг ингээд энэ 5 1 цагаахгүй та ингээд шууд хэлэх зүйлээ айгүй хөрхөн ингэж гаргаад хилчдэг гэж бол харагдаж байна. Одоо ийм нууцтай те зарим найзууд чинь айгүй хэцүү нууцаа ярихаар л ингээл одоо өөрөөнд очиод ярьцдаг ч юм уу те ингээд дотроо юм хум нуугаал байдаг. Тэгээд нэг юм яг гадаа мэддэхгүй те айгүй амартай юм барьцгүй хүмүүс идэв штэ тэнгуү танаа ингээд найз нөхөд дотны хүмүүс чинь танд бол 100% итгэдэг. Тэгээд ингээд юу гэдгийг шууд ингээ хэлэх юм аа ингээ хилцгээчдэг айгүй юм хадгалах зүйл байхгүй шууд гаргаа авчдаг болохоор илүү амар те тэгж бол санагддаг гэж юм. Тэгээ ер нь бол ийм нууц гэдэг зүйл өрөөсөө байхгүй л гэж бол харагдаж байна. Тэгэхээр айгүй гоё юм одоо нээлттэй те харилцаа таны дотны хүмүүстэйгээ харилцдаг харилцаа чинь бол үнэхээр их таалагддаг гэж бол харагдаж байна. Тэгээ таныг ингээд айгүй үнэнч тэгээд бас энэ 9 of Coin-аас бас харагдаж байна. Та айгуу тийм бие даасан гэж бол харагдаж байна. Тэгэхээр танаа найзууд дотны хүмүүс ч болохоор юу гэдгийг та амар юм одоо өөртөө тэр хүмүүст ийм дараа болдоггүйд амар баярлдаг те. Одоо юу гэдгийг та ингэж хүнд айгуу дараа болох өөрөө бас дурггүй байгаа байхгүй те. Тэгээл найзуудыгаа ингээд өгөөч тэгээд өгөөч гэж аль болох тэхүү хичээдэг. Тим замд чинь бас ингэж талархдаг гэж бол харагдаж байна. Тэгээ та маш их ер нь өөрөө айгуу тийм юу хүн байна л да. Бие даасан төрлийн гэх юм уу да тий ганцаараа юм хийчдэг ингээд зохицуулаа яваад сурсан ийм төрлийн хүн. Тэгэхээр та яг юм ойр дотны хүмүүстэй ч гэсэн тийж дараа болохыг хүсдэггүй тий тэр зам чанар чинь айгу таалагддаг гэж болно. Тэгээ яг үнэхээр ингээд одоо хэрэгцээтэй тий туслуулах шаардлагатай үедээ бол яг тухайн тэр маш хэрэгцээтэй үед нь л та ингээд өгөөж тэгээд өгөөч гэдэг болохоос өөрийгөө айгу сайн аваа явцдаг өөрийгөө ингэж маш сайн одоо халамжилдаг те өөрийнхөө та ингэж ойр дотны хүмүүсийг халамжлна өөрийгөө халамжлна гэх юм уу ийм гоё сайхан энержиг бол яг тэр ойр дотны хүмүүстэй ингэж хөөрхөн гаргаад явдаг хүн гэж бол харагдаж байна. Тэгээд таныг бол ерөөсөө энэ найз нөхөд ойр дотны гэр бүлтэй одоо ийм таны дотны хүмүүстэй нь бол таныг бол үнэхээр гайхалтай хороо ертөнцид одоо ганц байдаг те өөртөөх нь ингэж хүрээлт ийм ганц байдаг гоё сайхан хүн гэж бас хараад байна. Оролт үзэр иргэсэн. За одоо хэдүүлээ хамгийн сүүлд нь таны сахиусан тэнгэрүүдтэй те одоо таныг ингэж харж хандаж тусалж дэмжиж явдаг тэр spirit team те тэр сүнслэг ертөнцид байгаа таны сахиусан тэнгэр одоо сайн сайхан зүйлт нь таныг юу юу гэж харддаг юм бэ гэдгийг харцгаая. Та ер нь юу одоо олж харахгүй ингээд яваад байна те юу гэдгийг ер нь ямар шүү бэ вэ? Сахиусан тэнгэрүүдийнхаа нүдээр та ер нь ямар байна гэдгийг харцгаая. За Heartful events гинэ. Таны болохоор ингэж юм л да айгүй хөөрхөн юу вэ? Энийг болохоор заавал ингэж өвчлөө орчуулахгүйгээр зүгээр ерөнхий нэг мэдрэмжийн хэлэх юм бол та ингээ ямар ч зүйл болсон те
айгүй хөөрхөн тэр зүйлийг даваад гарчдаг тийм амар юм сэтгэлийн болон одоо сэтгэлийн хүч чадалтай те ийм хизээч одоо ингэж нуурж унаад байдгүй ийм нилээ ийм юутэй те одоо хүчтэй гэх юм уу да дотоод хүчтэй нь маш тэдний гайхуулдаг гэж бол харагдаж байна. Тэгээд одоо таны амьдралд ингээд ямар хүнд хэцүү зүйл болсон бэ те та яадаг ч байсан ингээд тэр зүйлийг айгу даван туулах хүчтэй ингээ хүнд хэцүү зүйлсээс ингэж босч ирэхтэй яг тэр хүнд хэцүү зүйл ингээ тань тохиолдоод ч гэдэг юм уу ингээд явхад та ингээ нуурж унаал те улам бүр ингээд одоо доошоо ороод ингээд байдаггүй та тэр зүйлээсээ ингэж бүр улам одоо сураад гэх юм уу те тэр зүйлийг ингэж хэцүү зүйлийг ойлгоод мэдрээд түүнээсээ ингэж босч ирэх хүч чадалтай байдагтай нь үнэхээр гайхдаг гэж бол харагдчихээн. Таныг өөр айгуу тийм хүч чадалтай хүн гэдгийгтэй нь бол хардаг байхна. За happiness is simple гинэ. Тэгээд та бас айгуу тийм хөрхөн юм зүрхэндээ нөгөө итгэл найдвараа хизээж алддаггүй те үргэлж ийм аз жаргалыг жижигч бай, томч байж зүйлээс ингэж олж таньж явдаг. Ийм гоё юм юу гэдэг юм дээ. Хөнгөн гэдэг юм уу да. Тийм гоё спириттэй хүн байна гэж бол хардаг байхын. Тэгэхээр таны ингээд одоо сахиусан тэнгэрүүдтэй нь те амар хөөрхөн таны юм юг одоо юу гэдэг юм дээ хүнд хэцүү зүйлээс босч ирэх чадвар те амьдрал ингээд ямар ч хийж болох ч гэсэндээ та ингээд аз жаргалыг энгийн зүйлсээс олж хардаг тэр юм өөдрөг занг чинь айгу үнэлдэг гэж бол харагдаж байна. Таныг өөр нь нилээ юм өөдрөг мундаг гэж бол хардаг байхын те ингээд хүнд хэцүү зүйл одоо юу гэдэг таны сурах ёстой зүйлийг ингээд 20-20-цаас өгөөд үзүүллээ ч гэсэн та тэр болгоноос ингэж хүчтэй улам мундаг сураад босч ирдэгтэй үнэхээр одоо гайхдаг те үнэхээр мундаг хүч чадалтай юм байна шүү гэд улам бүр таныг одоо дэмждэг ч юм уу те тэгж бол харагдаж байна. Та тэгээд хизээч юм юу байна л да энгийн зүйлсээс ингэж аз жаргалыг олохтаа айгуу сайн те хизээч одоо ингэж хүнд хэцүү зүйл болсон ч гэсэн гутарж гунаад байхгүй амьдрал бол үнэхээр сайхан гээд зүрх сэтгэлээсээ бүр амьдралыг хайрладаг ийм гоё амьдрал тайртай хүн гэж бол харагдаж байна. За тэгээд уншлагын юм боллоо. Танд аз жаргал сайн бүхний хүсье өрөөе. За тэгээд миний уншлага таалагдсан бол subscribe болон лайка дараад комент бичээрэй. Баярлалаа. За сайн мэцхан уу манай 2 дугаар группийн маань тавтай морил. За та бүх маань энэ нээлттэй хаалгах те энэ хөзрийг сонгосон. За тэгээ ерөнхийдөө энэ хөзрөөрөө таны энержи чекийг хийчихье гэж бодсон. Тэгэхээр угаасаа энэ хөзрөөс ингээд харахад ийм гоё нээлттэй дагац те. Тэгэхээр таны үед нэлээд бас ийм extrovert төрлийн хүн байж болно те. Бусдад айгүй нээлттэй шинэ хүнтэй танилцахдаа одоо тэгтлээ хичээд санаа зовоод байдгүй. Анхны алхмыг бас өөрөө хийчдэг те. Ийм одоо анх ингээд хүнтэй танилцахдаа өөрөө очиод мэдлээд өөрөө ингээ өөрийгөө танилцуулаач юм уу те. Ийм айгүй нээлттэй төрлийн хүн гэж бол харагдаж байна. За тэгээд нэлээ юм бас эерэг гэж бол харагдаад байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг айгүй юм гоё сайхан нэмсгэлдэг ч юм уу те. Бусдын ингэж сэтгэлийг татахтаа сайн хайр татамтай, бусдтай айгүй нийцтэй хүн гэж бол харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө та ингээ айгүй юм амьдралдаа ингээ шинэ боломж дуудахтаа гэдэг юм уу да юм шинэ боломжийг одоо шүүрж авахтаа те айгүй азтай байдаг, шинэ зүйл эхлүүлэх дуртай, шинэ зүйлийг ингэж одоо турших дуртай ч юм уу те. Одоо юу гэдгийг онгоцноос шүрээр үсрэх ерхөө нөгөө нэг бас юм экстрим төрлийн зүйл бас дуртай хүмүүс маань байж болно. Айгүй юм одоо шинэлэг зүйл татагддаг те. Тиймэрхүү нээлттэй төрлийн хүмүүс маань үзчихэж болно. Хэрвээ ингээ та дотгошоо нэлээ юм төрлийн хүн байлаа ч гэсэндээ юу гэдгийг айгүй юм ойр дотны хүмүүс дундаа илүү нээлттэй хүн байж бас болно. Ерөнхийдөө юм айгүй гоё энэ хөзрөөс бол маш тийм эерэг энерги бол мэдрэгдэж байна. Тэгэхээр та бүгд маань айгүй юм зөв сайхан эерэг энержитэй юм зөв хүмүүс маань агаахаа гэж бол харагдаж байна. За тэгээ уншлагатаа орцгоё. За одоо хэдүүлээ ер нь таныг ингээд танихгүй хүмүүстэй ингээд анх таныг ер нь юу гэж харддгийг буюу анхны сэтгэл ямар сэтгэл төрүүлдэг вэ гэдгийг харцгаая. За манай 2 дугаар группийнхан маань бусдад ямар анхны сэтгэл төрүүлдэг юм бэ те анх уулзж байгаа танихгүй хүмүүстэй ямар анхны сэтгэл төрүүлдэг вэ? Вау, бүр 9 of Pentacles.
За таныг ер нь юу гэж хардаг вэ гэдгсэн чинь айгүй тийм хөдөлмөрч. Тэнгуутаа маш их тийм одоо юу гэж харж байна? Бие даасан гэх юм уу да яг юм өөрийгөө ингээ болгоод сурцсан те. Айгүй өөрийн гэсэн одоо карьертэй байж болно те. Одоо юу гэдгийг нэг юм бусдаас хамааралтай бол биш ээ. Та айгүй тийм өөрийнхөө гэдэг юм уу да ингээд бусдын юу ботох нь хамаагүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү төрлийн харагдгаа гэж бол харагдаж байна. Айгүй мөртөө ихтгэлтэй нэлээд ганган хийнзэр бас байж болно. Та айгүй тийм гадна өнгө үзэмжиндээ нэлээд анхаардаг төрлийн хүн гэж бол бус таныг хардаг байх нь. Тэгэхээр та айгүй тийм хувцас үнэртээ анхаардаг те гой сайхан хувцалтай ганган чамин зүйлсээс сэргэлдэг байж болно. Одоо айгүй алтлаг идэлэл ч юм уу те ингээд нэг юм аксессуар энэ төр бас нэлээд хэрэгэлдэг хүн байж болно. Тэгээд тэр нь айгүй хүний анхаарал татдаг гэх юм уу да. Одоо ингээд таныг шууд ингээд харахад айгүй мөнгөтэй баян юм шиг те. Тэгж бол харагддаг гэж бол харагдчихээн. Тэгээд ерөнхийдөө айгүй тийм юу гэдгийг яг юм өөрийнхөө хүчээр ч юм уу те ингэж одоо амьдралаа аваа явж байгаа те амар юм ажилсаг гэж бол харагддаг байхan. Тэгэхээр одоо юу гэдгийг ингээл бусдаас хамааралтай бусдаас ингээл юу гэдгийг одоо бусдын анхаарлыг хит ингэж өөр дээр ингэж татахыг оролддог гэхээс илүү та угаасаа л ингээл одоо танихгүй хүмүүс донд ингээд ороод очиход та угаасаа л ийм бусдын анхаарлыг өөрөө ингээд өөрийн мэдлгүй айгуу татаад идэг те айгуу бусдад ийм онцгой харагддаг хүн байж болно. Өөрөө та айгуу юм ганган чамин хувцалдаг эсвэл юм тоо дөнгөөр хувцлах туртай ч юм уу те ингээд санаатай одоо бусдын анхаарлд ороод чанга инээхээс илүү ингэж нэг юм бас таны аура гэдэг зүйл бас маш их юм хүчтэй байдгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр хин ч одоо таныг ингэж одоо хоолоос хараад ч юм уу эсвэл одоо өрөөнд байхад нь анзаарахгүй өнгөрөхгүй та айгуу тийм бусдын одоо нүдийг татдаг те бусдын юм сонирхлыг татдаг хүн гэж бол харагдаж байна. Бусдын нүдээр бол та айгуу тийм онцгой гэж бол хэлнэ. Одоо юм бусдтай айгуу адилхан биш те. Энгийн хүн гэж бол таныг хизээж хардаггүй. Тэгээд энд ингээд 9 of cups болон 6 of cups гэхээр та ер нь бол амар юм бусдын анхаарлыг татдаг хүмүүс. Тэгээд нэг юм хааны газар харж исэн юм шиг магадгүй та айгүй юм олонний нүдэнд байдаг төрлийн хүн байж болно. Олон танилтай ч юм уу те ингээд юу гэдгийг одоо таны ингээд сошиал медиа чинь одоо сошиаллоо та айгуусан хөгжүүлдэг ч юм уу те ингээд нэг хүмүүс таныг хараад өмнө юм нэг таньдаг байсан юм шиг мэдрэмжтэй амар харж исэн юм шиг мэдрэмж бас авч иж болохоор байна. Тэгээд бас бусдад айгүй юм татан мэдрэмж төрүүлдэг хүн байж бас болно те ингээд одоо ойртоод очиход юу гэдгийг ийм хилэнцгийн хийгээл нэг одоо яриа өдгөд айгүй хэцүү хүмүүс идэв штэ тийм хүн бол биш айгүй юм нээлттэй урайлахан ингээд яг л юм нэг татан найзтайгаа ярьж байгаа юм шиг те анх танилцсан мөртлөө яг юм тантай ингээ удаан хугацаанд найзалсан юм шиг тийм мэдрэмж ингэж бусдад төрүүлдэг айгүй татан мэдрэмж өгдөг хүн гэж бол харагдаж байна. Тэгээд ингээд та айгүй тийм ингээ бүх зүйл нь ингээ болоод бүтцэн юм шиг те амар юм эерэг энержитэй гэж болоос эндээс харагдаж байна. 9 of cups. Та ингээ ер нь бол ингэж юм байна л да. Таны ингээ хүмүүс харахтаа ингээ бүх зүйл нь болцсон те бүх зүйл нь ингээ биелсэн одоо юу гэдгийг хүссэн гоё ажил хийдэг те гоё хувцастай гоё биетэй одоо гоё царай цустай сошиал медиа нь олон даагчтай одоо юу гэдгийг ингээд нэг юм бусдын нөгөө хүсдэг зүйлс айгүй танд байдаг байж болно. Одоо ингээ бусдын нэг тийм ахыг хүсдэг зүйлийг ингээд одоо одоо ахыг хүсдэг цүнхийг үүрцэн явж идэг ч юм уу те одоо юу гэдэг юмдээ ингээд нэг юм та яг л юм бусдын хүслийг өдөөсөн бас байж болно те амар юм бусдын бас хайр сонирхлыг татдаг гэж болоос хэлнэ. Айгүй юм татан мэдрэмж өгдөг те ингээд уулзаад уучраад ингээд танилцаад явхад айгүй юм гой сайхан эерэг хүн гэж бол харагдаж байна. Тэгээд бас юм тантай л ингэж байхыг айгүй одоо хүсдэг ч юм уу да ингээд таныг айгүй харахыг хүсдэг те тантай ингэж татан болохыг хүсдэг гэж бол харагдаж байна. Юм одоо танихгүй хүмүүс те танд илүү их татагддаг байрын байж болно. Та тэгэхээр нэлийн олон дунд бас юм сошиал харилцаанд орох дуртай ч юм уу нэлийн бас юм extrovert эсвэл одоо юм ажлын шаардлага одоо цаанаасаа ингэж олон хүмүүстэй ингэж уулзах шаардлага гардаг юм шиг айгүй олонний дунд байдаг хүн гэж болоос харагдаж байна. Тэгээд тэр чирээрээ та юм олонний анхаарлыг татдаг те олон дунд айгүй бас хөөрхөн нэр хүндтэй ер нь танихгүй хүмүүс таныг бас нэлийн юм сайн одоо гоё сайхнаар хардгаа гэж бол харагдаж байна.
ямар ч тааш та ингэж бусдад одоо анхны сэтгэл төрүүлэхтэй тэгэхээр хүүтэн хүндий биш те. Нилээ морин дулаахын энерги өгдөг таньдаг дотн юм шиг харагддаг. Ийм гэж бол хэлгээр байна. Юу гэдэг юм бэ? Бусад хүмүүс ингээд тань таалагдах гэж айгүй хичээдэг бас байж болно. Таны анхаарлыг татах гэж бас айгүй хичээдэг байж болно. Та ингэж бусдын айгүй ингэж нөгөө анхаарлыг татдаг учраас та олон хүмүүс дунд ингээд та айгүй онцгордог гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээ юу гэдгийг тантай ингэж одоо уулзаж танилцах гэсэн хүмүүс амар ичдэг ч юм уу те ингээд нөгөө таны айгүй тийм хүчтэй ауранаас ч юм уу эмээгээд ингээд тань руу яг ингээд бас яг ихний алхам хийхэд бас айгүй хэцүү байж болохоор л харагдчихээн. Айгүй их юм бодоод те намайг одоо тоохгүй бол яана эсвэл та надтай дуурахгүй бол яана ч юм уу те ийм гой сайхан юм чинь одоо айгүй муухай ааштай хүн байгаа ах ч юм уу те тийч бас боддог байж болно. Гингүүд ингээд та яг одоо уулзаад танилцаад ингээд ирэх юм бол илүү нөгөө юм дотн мэдрэмж өгдөг те ер нь бусдтай тэгтлээ одоо юу яаж харцаад байдаггүй ялгаж харцаад байдаггүй төрлийн хүн гэж бол харагдчихээн. Тэгээ таныг аюу юм шийдэмгүй хүн гэж бол бас харагдчихээн энэ хүзрүүдээс ингээ харахад ер нь ингээл бусны юу гэж байвал ерөөсөө тийж хамаатай гэж бол харагдахгүй гэж бол харагдчихээн. Тэгэхээр та яг юм өөрийнхөө аюу тийм хүснээрээ байдагтай амир юм өөрийнхөө нэлээд байдаг л гэж бол хэлэхээр бусдын нөлөөнд давтаалтай яг юм өөрийнхөө биеийг бариад байдаггүй яг юм чөлөөтэй гэх юм уу да ингээд танихгүй олон хүмүүс дунд орж ирсэн ч гэсэн айгу чөлөөтэй өөрийгөө илэрхийлждэг чөлөөтэй бие аваа явцдаг те ингээл яг гадаагаа нь мэддэхгүй ингээ бие барайл ингээл байдаггүй яг юм өөрийнхөө чөлөөтэй ингээд хүснээ хийгээ явцдаг те нилээн бас бусдаас хамааралгүй ингээ ганцаараа ч гэсэн баг кино үзээд явхад бэлэн ч юм уу те тиймэрхүү төрлийн бие дасан хөөн гэж бол бусд хүмүүс таныг хардаг байх нэ. За одоо хэдүүлээ таны хайртай байсан хүмүүстэй юм хайрын харилцаатай романтик харилцаатай байсан хүмүүстэй байдаг хүмүүстэй юу гэж хардсан бэ те. Тэгээ юм романтик харилцаанд байсан хүмүүстэй те байдаг хүмүүстэй юу гэж харддаг вэ? За та ерөөсөө айгүй тийм сэтгэл хөдлөлтөй маш их одоо автдаг хүн гэж бол харагдчихээн. Таны үнэхээр одоо яг зүрх сэтгэлийнхаа төлөө явдаг те хайр одоо ийм харилцаатай байхдаа те хайрын харилцаатай байхдаа хайртай хүндээ үнэхээр бүх зүрх сэтгэлээ ингэж чин сэтгэлээсээ зориулж чаддаг хүн гэж бол харагдчихээн. Тэгээд та айгүй тийм emotional хүн байх боломжтой нэлээ эмзэгхэндээ ингээд янз бүрийн зүйл алхад гэдэг юм уу да айгүй хурдан уйлдаг, хурдан гомддог ч юм уу тиймэрхүү төрлийн ингэж бол хардаг байх нь. Тэгээд таныг бас ингэж юм тэг үүдийн урт хугацааны юм харилцаанд ороход бас амар тохиромжтой тий. Одоо нэлээ юм emotional ч гэсэндээ айгүй юм одоо итгэл таах үз гэх юм уу да. Бууртай, сүртэй гэж бол бас харагдчихээн. Та ингээд сэтгэл зүрхээ үнэхээр их зориулдаг. Тэгээд ингээд урт хугацаанд хүний хань болоод явах ч гэсэн маш их тохиромжтой тий. Эхнэр болох одоо маш өндөр боломжтой гэх юм уу те эхнэр болох гоё сайхан чадварууд одоо зам байдал танд бүгд байгаа те нөхөр болох одоо илүү нөгөө потенциал гэдэг зүйл айгу байдаг ч юм уу тэгж бол хардаг байх нь. За тэгээд таныг бас ингэж айгу юм одоо хайртай хүндээ ингэж хит ийм attachmentтэй байгаа л те ингээл араас нь гүүгээл гуйгаал ингээд нэг ийм наалтаац ч юм уу хит бас тийм хүн биш гэж бол хардаг байх нь. Тэгэхээр тэрний илүү амартай ингээд та хайртай хүмүүстэй одоо тэр өнгөрсөнд байсан гэдэг юм уу те тийм хүмүүстэй ямар мэдрэмж өгдөг байсан бэ гэхээр нилээ юм одоо юутай unconditional хайрладаг те ямар ч юм одоо нөхцөл болцолгүйгээр хайрладаг нөхцөл тавилгүйгээр хайрладаг байсан гэж бол харагдчихээн. Тэгэхээр таны хувьд ингээд нэг юм хүнээс айгүй одоо юм нэхээлтэй ингээд би чамайг ингэж хайрлаж байхад чи намайг ингэсэнгүү те би чамд ийм сэтгэл гаргаж байхад чи намайг ингэж яасангүйч гэдэг юм уу надад ийм юм өгсөнгүү ийм юм авсангүү ингээл нэг ийм нөхцөл тавиад байдаг хүмүүс эдэн штэ ерөөсөө таныг тэгж бол хардаггүй гэж харагдчихээн. Тэгэхээр та өөрөө ингэж хүнийг хайрласан бол яг ийм чин сэтгэлээ 100% зориулаад
ингэж нөхцөл тавиал те мөнгө төгрөг хараад ч юм уу тэр хүний одоо гадаад үзмж янз бүрийн юм зүйлсээс илүү та аюу тийм хүний сэтгэлд татагддаг өөрөө ингээд хүнд аюу сэтгэл зүрхээ зориулахад бэлэн ийм гоё хүн гэж бол хардаг гэж бол харагдчихээн. Тэгээ одоо юу гэдгийг ийм нөхцөл болцол тавихгүй ингэж өөрийг нь хайрладагт үнэхээр их талархдаг гэж бол харагдчихээн. Тэгээ таныг бас ийм хайр сэтгэл бас нэлээ юм юу байна. Өөртөө итгэлгүй бас гэж бас хараад байна. Тэгэхээр та магадгүй одоо юу гэж болно те. Хит их ингэж өөрийгөө нөгөө зориулаад золиослоод гэх юм уу одоо тийм байж болохоор л харагдчихээн. Ингээд нэг юм хайр сэтгэлд орчих юм бол хит их өөрийгөө өвдөхтэй ингэж одоо ямар ч юм red flag янз бүрийн юм харахгүйгээр бүхнээ зориулдаг төрлийн хүн гэж бол харагдчихээн. Тэгэхээр таны ингээд өмнө одоо уулзчихсэн те одоо эсвэл хайртай байгаа хүнтэй ер нь таныг бас хит ингэж өөрийгөө зориулах гэдэг өөрийнхөө одоо амьдралыг жоох алдагдуулаад гэх юм уу те хайр сэтгэлд ингэж бас бүхнээ зориулах гэдэг талтай гэж бол хардаг байхан. Тэгээд энэ нь болохоор таны бас нэлээ юм жоохон өөртөө итгэлгүй байдал хайранд нэлээ юм өөртөө итгэлгүй байдалтай ч холбоотой гэж бас харж иж болохоор байна. Та магадгүй одоо ингэж хүний хитийг хайрласнараа те юу гэдгийг юм ингээд нэхгүй байгаа ч гэсэндээ нөгөө даалт хумсартай болохоор одоо хүнээр хайрлагдах маш их дуртай одоо хүнээс юм хайр халамж авахыг их хүсдэг те их хайрласнараа ингээд өөртөө илүү хайр ирнэ гэж одоо боддог ч юм уу те өөрөөхтэй ингээ орхио авчихгүй гэсэн айцаасаа болоод аюу их зүйлээ зориулдаг хүн бас байж болно гэж бол харагдчихээн. Тэгэхээр таны ингээд жоохон хайр сэтгэлд юм юу байна уу даа гэж бол хард юм байна. Өөртөө жоохон итгэлгүй те ингээд бүх зүйл нь ингээд танд байгаа ч гэсэндээ та яг юм хайр сэтгэл дээр жоохон алдгаа сайхан айцтай ч юм уу хайр сэтгэлийн хувьд ингээд хайртай хүнтэй таныг ингээд орхичихгүй гэсэн айцтай бас байдаг байж болохоор л харагдчихээн. Тэр нь бас айгүй мэдрэгддэг байж болохоор байна. Та ер нь л хайранд бүхнээ зориулдаг. Тэр нь тэгээд ийм нэг талаараа гоё ч гэсэндээ нөгөө талаараа жоохон таламжгүй байдал үүсгээд ээж болохоор л харагдчихээн. Тэгээд бас юм байна. Хайр сэтгэлийн хувьд одоо энэ таны одоо романтик харилцаатай байсан хүмүүстэй нь болохоор таныг юм айгүй юм юу лид хийх дуртай те одоо юу гэдгийг та эмэгтэй хүн байлаа гэхэд илүү тэр харилцааг чирж авч явдаг гэх юм уу да. Тиймэрхүү төрлийн гэж болоос харагдчихээн. Бүхнээ хийдих зориулаад те ингээд айгүй их тийм хайр сэтгэлд ачаалбагдал өгдөг ч юм уу одоо яг ингэн тэгнэ гээл айгүй юм төлөвлөгөө гаргадаг те нилээ юм одоо чирж явдаг те харилцааг айгүй тийм одоо чирдэг хүн гэж бол харддаг юм байна. За тий хэрвээ эрэгтэй хүн байх юм бол энэ нь бол зүгээр штэ те юм одоо санаачлахтай бүхнээ зориулдаг юм байвал гоё. Харин эмэгтэй хүний хувьд жоохон энэ нь эрэгтэй хүмүүст бас хэцүү байдал үүсгэж иж болохоор бол харагдчихээн. Яг ингээд нөгөө юу гэдгийг дэндүү ингэж бүхнээ зориулаад байдаг нь бас нэг талаараа айгу залхуутай те гэж болоос харагдаж байгаа болтой байна. За тэгээд ямар ч тач одоо таны хувьд гэх юм бол та үнэхээр одоо хайртай хүмүүс одоо тэр өмнө хайрлаж дурлж исэн хүмүүстэй одоо ингэж хайртай байгаа хүн ч юм уу тэр хүнтэй нь бол таныг үнэхээр л хайр сэтгэлдээ бүхнээ зориулдаг тийм үнэнч хөөн гэж бол хардаг байх нэ. За одоо хэдүүлээ ажлын газрынх нь юу гэж хардсан бэ? Хамт ажилладаг хүмүүстэй хамт одоо эсвэл сурдаг хүмүүс ч юм уу юу гэж хардаг вэ гэдгийг харъя. За ажлын газрынх нь манай 2 дугаар группийнх нь юу гэж хардаг вэ? Вау. За танай ажлын газрынхан бол таныг бол жинхэнэ өөрийнхөө найз нөхөд найз гэж бол хард юм ээ. Амар сони юм юу? Яг юм ажлын хүмүүс гэхээс илүү айгүй тийм гоё дотн найзаа гэж бол хардаг байхан та. Тэгэхээр ажил дээр айгүй тийм найз нөхөдтэй те одоо анги хамт олон дундаа айгүй нэр хүндтэй ч юм уу тэгж бол харагдчихэйнаа. Та тэгээ айгүй юм маш их тийм том зорилготой ингэж зорилгынхоо төлөө хичээдэг айгүй юм одоо хурц ухаантай те ухаалаг гэж бол хард юм байна танай ажлынхан ангийнхан. За тэгээд нэг онцлог нь болохоор та айгүй тийм одоо юу юм бэ? Маш ухаантайгаас гадна ямарваа нэгэн зүйлийг хийхдээ айгүй юм долоо хэмжиж нэг огтолдог те амар юм тооцоотой ухаалаг гэж бол хараад байна. Тэгэхээр та ажил дээрээ одоо
айгуу тийм бусдыг бас юм гайхуулдаг те удирдах чадвараараа ч юм уу өөрийгөө авч яваа ингэж байдлаараа те ажиллаа ингэж мундаг хийж байгаагаараа бол бусдыг айгуу гайхуулдаг гэж бол харагдчихээн. Таныг тэгээд юм айгуу амбицлог урагшаага айгуу юм зоригтой те ингээд одоо ажил төршлөө хийхдээ ингээл нэг л зүйлд анхаарал тахаас илүү ингээд урагшлах хүсэлтэй айгүй хүсэл эрмэлзэлтэй гэх юм уу та ингээд би одоо ийм тийм юм хийн ингэн тэгинж гэдэг юм уу те амар юм ахин дэвших сонирхолтой мундаг аа гэж бол хард юм байна. Тэгээд таныг өрнөл амар юм найз нөхдөө болох дуртай ч юм уу те ингээд тантай ингээд хамт ажиллаж байгаа юм хамт байгаа хүмүүстэй нь ерөнхийдөө ингээд тантай ойр дотнох айгүй дуртай гэж бол харагдчихээн. Одоо яг юм энэ дээр болохоор эмпреш үзэр байгаа байхгүй та ингээд юу байна л да нилээн яг тийм ажил төрлийн хувьд гэдэг юм уу да тэр зүйл дээр ингээд айгүй контролингтэй ингээл амар зоригтой хийх юм хийчдэг мундгийн хажуугаар ажлынхаа газрын хүмүүст айгүй юм найз нөхчгөн дотн байдгаа гэж бол харагдчихээн. Тэгэхээр та яг юм хажуугаар нь тэ ажиллаа хийхний хажуугаар ингээ бусдад айгүй чин сэтгэлээ гаргадаг бусдад айгүй юм найртай байдаг ч юм уу. Тэгж бол харагдчихээн. Ямар ч тач айгүй тийм юу өөр энд ингээ Six of Cups энэ гэхээр та айгүй бусдын төлөө бас байдаг хүн гэж бол харагдчихээн. Тэгээ энэ хэрээрээ таны ингээд хамтран ажиллагсад гэх юм уу ингээд тантай юм ойр дотн байж тэ ингээд хамтдаа одоо ажиллах амар дуртай ч юм уу те. Тийм байдгаа гэж бол харагдчихээн. Та ямар ч тач бол энэ ажил хийдэг хүмүүстэй ингэж хамт одоо сурдаг хүмүүс ч юм уу. Тэр хүмүүс дундаа бол маш их нэр хүндтэй, маш их мундаг, маш ухаалаг гэж бол харж байна, маш зоригтой те. Үнэхээр одоо лаг хүн байна гэж бол харагдчихээн. Тийм одоо онцгой зүйл бол үнэхээр гарч ирэхгүй байна. Тэгэхээр та үнэхээр гайхалтай сайхан газар ажилт юм байна гэж бол хэлэхээр байна. За одоо хэдүүлээ. Таны найз нөхөд дотны хүмүүстэй гэр бүлтэй нь юу гэж хардаг вэ гэдгийг харъя. За манай 2 дахь группийнхний найз нөхөд дотны хүмүүс гэр бүл нь юу гэж хардаг вэ? За таныг болохоор үнэхээр одоо юм сэтгэлээ гаргадаг, зориулдаг те. Одоо энэ найз нөхөд одоо юм гэр бүлийнхаа харилцаанд та үнэхээр юм юу байдаг? Чин сэтгэлээсээ ханддгаа гэж бол харагдчихээн. Тэгээд бас таныг айгүй юм дотны хүмүүст нь айгүй зүүн бэлгтэй гэдгийг чинь бол мэддэг юм байна. Та магадгүй одоо дотны хүмүүстэй илүү нөгөө юм spiritual байдлаа хэлж ярьдаг те. Одоо би ингэж байгаа тэгж байгаа юм зүудэлсэн одоо миний зүүн бэлэг ингэж одоо хөгжиж байгаа юм уу те. Ингээ зүүн бэлгийнхаа талаар ярьдаг те. Одоо гэр бүлийнхаа ингэж ийм тийм юм мэдэрч юм юм одоо юу гэдгийг те. Айгүй юм сүнслэг зүүн бэлэглэг талаа айгүй тийм гаргаж ярьдгаа гэж бол харагдчихээн. Тэгээд танай одоо гэр бүл найз нөхдөдтэй таныг болохоор айгүй юм spiritual хүн те. Маш тийм зүүн совинтой зүүн совин магадгүй одоо та нэг юм хэлэхэд ингээ тэр нь айгүй биелдэг болохоор таныг одоо айгүй гайхаж биширдэг ч юм уу те. Яйлаа үнэн хэлдэг шүү те эмэр ч юм уу те. Эсвэл үнэхээр лаг шүү гэж бол боддгоо гэж бол гарч ирж байна. Тэгээд таныг бас найз нөхдүүд одоо гэр бүлийн ханаас нэлийн юм дурламтгай гэж бас харж иж болохоор байна. За энэ жоох юм юу төсөрөх болохоор ингэчээ. Flowers үзэр гараад ирсэн. Тэгэхээр та бас нэлийн юм сэтгэл төрхөндөө захирагддаг учраас те хөөрхөн бас дурламтгай яж болно. Тэгээ тэрийг ч бас айгүй мэддэг байж болохоор байна те. Одоо та ингээд найздаа болохоор амар нээлттэй те. Бис тийм хүн дурлаа тэр надад таалагдаа ч юм уус тийж ярьдаг гэж болно. Тэгээ таныг бас нэлийн юм дурламтгай гэж бол хардаг байх нэ. Тэгээд бас их мөрөөдөмтгий гэж бол харж байна. Тэгэхээр та айгүй тийм мөрөөдлөө ярьдаг те. Би одоо ингэн тийг ийм юм зоригтой байгаа. Эсвэл одоо бүр хий хоосон те. Би одоо ийм гадаадын хүн одоо одыг крашлдаг ч юм уу те. Ингээд нэг юм мөрөөдлөг бас их ярьдаг. Айгүй мөрөөдөмтгий гэж бол харагдчихээн. Тэгэхээр таны хувьд ингээд найз нөхдөд ингээд ер нь одоо байгаа байдал vibe-ийг ингээ харах юм бол та айгүй юм юу байна л да. Найз нөхөд гэр бүлтэйг амар юм гоё хөнгөн гэх юм уу да ингээ ажил төрлийн одоо юу гэдэг энэ зүйл дээр ингээл айгүй юм мундаглаг байхын хажуугаар одоо яг ийм дотны хүмүүстэйг амар юм хөнгөн одоо юм hit serious биш те яг өөрийнхөө юм нэг гоё хөнгөн эерэг гэдэг юм уу да тэр зан чанараа илүү гаргадаг гэж бол харагдчихээн. Тэгээ та өөрөө айгүй тийм нээлттэй эерэг энержитэй те тийм одоо юу гэдэг юм дэ бусдыг ингэж нөгөө uplift хийдэгтэй ингээд бусдаа айгүй хүнд хэцүү байхад нь та айгүй сайхан юм өргөөд өгчдөг ч юм уу те. Одоо ингээд ойр дотныхоо хүмүүсийн мүүдийг айгүй сайн уншдаг төрлийн хүн байж бас болохоор л харагдчихээн. Та айгүй тэр одоо нөхцөл байдлыг айгүй гоё сайхан сэргээгээд өгчдөг те. Одоо
гой сайхан болгоод өгчдөг ч юм уу. Тийм нэг гой найзархаг хөнгөн энержитэй хүн гэж бол харагдаж байна. Тэгээ бусд нь ч гэсэн ер нь таныг айгүй тэгж боддгоо гэж бол харагдаж байна. Тэгээд та ер нь юм хоёр зүйлийг бас айгүй зэрэг амжуулах дуртай ч юм уу? Тэгж бол харагдаж байна. Олон зүйлийг зэрэг амжуулдаг гэж бол хардаг бахан. За тэгээд ерөнхийдөө ийм байна. Та ер нь бол найз нөхөдтэй энэ хайртай хүмүүс дундаа л маш тийм одоо энергийг ингэж гоё болгож өгдөг те. Хүнд хэцүү байхад нь та айгуу сайхан юм тус нэмэр болж өгдөг ч юм уу тэгж бол харагдаж байна. Та ингээд хүнд хэцүү үед нь айгуу сайхан юм халамж хайрыг өгөөд өвцөн байх үед нь хоол унд төхүүлээд өгчдөг ч юм уу маш их тийм сэтгэлээрээ сайхан энергитэй хүн гэж бол харагдаж байна. За одоо хэдүүлээ хамгийн сүүлд таны сахиусан тэнгэрүүд болон те spirit team тань ер нь таныг тэр дээрээс те тэнгэр бурхан тэр одоо юу гэж хард юм бэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийнхний сахиусан тэнгэрүүд манай 2 дугаар группийнхний юу гэж хард юм бэ? За энэ үзэр манаас нэгдүгээр группээр гарч ирсэн. Ямар сонирхолтой юм бэ? Ерөнхийдөө ингэж байгаа байхгүй юу? Нэг ингээд юу гэдэг нь жоохон мэдрэмжээр ингээ уншмал таныг таны сахиусан тэнгэрүүдээ харж андаж явдаг зүйлс нь болохоор та айгуу тийм хүнд хэцүү зүйлсээс ингээ мундаг хурданлаг ингээ сураад ойлгоод ингээ гараад ирэх чадамжтай гэж бол таныг хардаг гэж бол харагдаж байна. Одоо ингээ хүний амьдралд хүнд хэцүү ямар ч зүйл тохиолдож болдог те. Тэр бүгд нь та ингэж одоо нугараад авахгүй, гомдоод гуниглаад авахгүй ч юм уу те. Ингэж одоо надад яагаад ийм болчихсон энэ төр гээд готурч гунаад байхгүй тэр бүгдээс айгүй хурдан сур хамаа сураад босоод ирэх чадвар чансаатай тийм ийм мундаг сэтгэлийн хат хүчтэй ийм хүн гэж бол хардаг байхan. Тэгээд танаар айгүй тэрнттэй бахархдаг те дээрээс хараад одоо таны тусалж дэмждэг сахиусан тэнгэрүүдтэй таны ийм хатуужилтай байлч юм уу энэ зүйлээр айгүй бахархдаг одоо хоорондоо магтаж ярьдаг гэж хэлсэн те. Таныг айгүй магтаж одоо сайн шатгаа гэж бол гарч ирж байна. За одоо энэ нь болохоор юу гэнэ? Таныг айгүй хөөрхөн юм юу ингээ боломжийг айгуусаа ингэж олж хардаг те. Боломжийг ингэж өөртөө үүсгдэг хүн гэдэг юм уу да. Одоо ингээд боломжийг шүүрч авдаг те. Ингээ таны амьдралд ийм янз бүрийн боломж гарч ирлээ гэж бодоход та маш сайн тэр боломжуудыг одоо шүүрч аваад өнгөрсний одоо тэр зүйлсээс ингэж transition одоо те өөрчлөлт хийж чадах чадамжтай хүн гэж бол харагдаж байна. Ийм ирээдүйн боломжуудыг айгүй ингэж өөртөө өрн дууддаг юм юу шиг те. Тэгээд энэ юм байгаа хгүй ингээ гинт та айгуу тийм өөрийгөө ингээ өөрчилдөг гэхээс илүү ингээд одоо баг багаар ингэж боломжуудыг шүүрж аваад те баг багаар ингэж өөрчлөгдөж өөртөө илүү гой сайхан ирээдүг бүтээж чаддаг ийм хүн гэж бол харагдаж байна. Тэгэхээр айгуу тийм энэ дас ингээд opportunity буюу боломж те энэ дас ингээд ийм гой possibilities гэдэг ийм боломж те бодит одоо болох хэвээр гой зүйлсийг ингэж та өөртөө embrace хийж чаддаг хүн гэж байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд бол айгүй юм одоо юу гэмдэ ингэж шин зүйл эхлүүлэхдээ боломжуудыг ингэж авч чаддаг тийм мундаг хүн боломжуудыг шүүрч авч чаддаг. Тэгээд зөвөр ашиглаж чаддаг гэх юм уу да тийм гоё боломжоор дүүрэн гэж амьдардаг юм мундаг хүн гэж бол хардаг байна. Тэгэхээр таны хувьд ийм одоо гой сайхан зүйлсээс ирж байгаа юм уу да гэж бол бас энэ open door гэсэн хөзрөөс бас харагдаж байна. Тэгэхээр одоо та юу гэдгийг ингээд шин зүйл хийх гээд бодоод байж байгаа бол ямар нэгэн боломж таны амьдралд гарч ирсэн болж гэдэг юм уу та ингээд хизэж битээ одоо эргэлзээрээ тэр боломжийг шүүрж аваарэ гэж бол одоо сахиусан тэнгэрүүдээс нь бас мессеж илгээсэн байна. За тэгээд уншлагын юм боллоо. Баярлалаа. Тэгээд миний уншлага таалагдсан бол та бүхэн subscribe дараад лайка дараарай. Мөн тэгээд таалагдсан бол комент хийж болно шүү. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн маань тавтай морил. Та бүхэн маань энэ final gate гэсэн хөзрийг сонгосон. За ерөнхийдөө энэ уншлагаар нь энэ хөзрөөр нь та бүгдийнхээ энержи чекийг хийчихье гэж бодсон. Тэгэхээр та бүгдийн маань ер нь яг одоо байгаа байдал гэсэн. Тэгэхээр энэ болохоор юм байна. Ерөнхийдөө та яг юм хуучин бүхнээ орхиод тэг шин зүйлийг эхлэж байгаа нэг юм шилжилтийн үе дээр явж байгаа хүмүүс маань байж болно те. Яг өмнөх
байгаа байдлаа ер нь бүр хүмүүсээ орхий те илүү өөрчлөгдөе, шинжлэхдээ шин зүйлээ хий, шинэ хүнтэй уулзъя ч юм уу те. Ийм амьдралтаа шин зүйлийг эхлүүлэх байгаа яг энэ хаалгыг ингэж нээгч байгаа хүмүүс те байж болно. Тэгэхээр илүү нөгөө өнгөрсөн тасан зүйлээ орхиод те шинэ хаалгаар ингэж ямар нэгэн зүйл хийх гээд орж байгаа те. Одоо гадагшаа дотгошоо явж ажиллаж амьдрахаар сурах байгаа ч юм уу. Ийм шилжилтийн үе шатан дээр явж байгаа хүмүүс маань харагдаж байна. За тэгээд мөн энэ хаалга нь ерөнхийдөө хаалттайгаад тэгэхээр магадгүй та бүхэн маань нэлээд бас дотгошоо хүмүүс маань байж болно. Тэгээд ийм дотгошоо байгаа байдалтай бүр ингээд өмнө нэлээд тассан ер нь олон жил ингэж жоохон юм ганцаараа байгаад ч юм уу те өөртөөгөө нэлээд ажиллаж исэн бол одоо яг та бүхэн маань илүү нээлттэй те бусдтай найзалж нөхөрлөе одоо шинэ хүмүүстэй танилцъя орой гарыч гэдэг юм уу те амьдралаа нэлээд бас өөрчлөхийг хичээгээ явж байгаа хүмүүс маань байгаа гэж бол хэлэхээрээ. За тэгээд энэ тарж уншилгаа үргэлжлүүл үзээрэй. Одоо үндсэн уншлагад орцгоё. За манай 3 дугаар группийнхан маань бусдад ямар анхны сэтгэл төрүүлдэг вэ? Танихгүй хүмүүс таныг хараад анх ер нь юу гэж боддог вэ? Гэдгийг харъя. Temperance. За За амар хөөрхөн ийм хүзэр гараад ирлээ. Тэгэхээр та бүгдийг маань ер нь анх харсан хүмүүс маань нэлээд юм дотгошоо барийн хүмүүс гэж хардсан байна. Тэгэхээр та бүгд маань айгүй юм мэдрэмжтэй бас байж болохоор энэ та айгүй өөрөө тийм урлагийн юм шиг бол мэдрэмж өгч байна те. Бусдад одоо юу гэдгийг таныг анх хараад нэг юм урлагийн хүн юм шигтэй айгүй гоё уран зураг зурдаг эсвэл одоо дуулдаг жүжиглдэг одоо юу гэдгийг нэг тийм урлагийн хүн юм шиг vibe өгдгөө гэж бол гарч ирж байна. Таныг ингээд та өөр мэрэгчлээ байж болно штэ те. Гэхдээ ер нь хүмүүс таныг юм айгу зөв мэдрэмж өндөртэй, айгу зөөлөн гэдэг юм уу да. Бас нэлээ юм эмзэгхэн те харахад юм төрхөн байж болно нэлээ бас юм туранхай ч юм уу те. Тиймэрхүү хүмүүс маань байж болно. Эсвэл одоо айгу тийм зөөлөн дуу хоолойтой те ингээд юм зөөлөн алхдаг ч юм уу өөрөө айгу тийм нөгөө gentle авч явдаг те ингэж бусдаа сарцахтай юм зөөлөн дуугаар харцдаг ч юм уу юм хүмүүс маань байх нэ гэж бол хардаг байхна. За тэгээд иймийн хажуугаар та бас айгуу тийм юу одоо зоригтой зоримог гэж бол харагдчихээн ингээ айгуу тийм одоо гаднаас нь харахад зөөлөн те ингээд ийм үг дуу цогтэй даруухан юм шиг мөртлөө та яг ингээд одоо өөрийнхөө хийж чаддаг зүйлдээ яг хүсэл мөрөөдлийнхөө зүйлд амар юм мундаг те яаслаг одоо хийж чаддаг зүйлээ маш сайн ингээ хийж чаддаг те айгу өөртөө ихтэй гэж бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд ингээд зүгээр байх үедээ те зүгээр ингээд таныг одоо таних хүмүүс ингээд ерөнхий ажихтаа те ингээд одоо харилцаж үзээгүй байхдаа ч юм уу айгу зөөлөн даруухан дүлгөөхөн хүн байна да гэж бол хардаг. Тэгээд ингээд танилцаад ч юм уу те таньдаг болоод таныг одоо ингээд хийж чаддаг зүйлийг чинь мэдээд ирэх юм бол таныг хичнээн одоо авьяа аслаг хүчтэй зоригтой урам зоригтой тийм одоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө явдаг айгүй юм хичээнгүй хүн гэдгийг чинь олж хардгаа гэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд одоо юу гэдгийг ийм даруухан дүлгөөхөн мөртлөө амар тийм эморол ингээл тийм хандлага гэхээс илүү та ерөнхийдөө л нэг юм зөөлөн дулаан дүлгөөхөн хүний одоо энергийг өгдгөө гэж бол харагдаж байна. Тэрнээс ч ингээд та одоо яг юм хүнд хэцүү зүйл тохиолдоод те гунж гутраад яваад байгаа юм бол биш. Таны яг нэг тийм ерөнхий уулзаан чинь өөрөө бас юм дүлгөөхөн хүн байгаад хүмүүс таныг айгуу тэгэж ер нь л угаасаа нэлээ юм дүлгөөхөн те хүнд хэцүү юм тохиолдоод ийм дотгошоо орсон хүн бол биш. Ерөнхийдөө ингээд нэг юм зөөлөн дулаахан энержитэй хүн гэж бол хардаг байхна. Тэгэхээр та илүү ингээд бас юу байна? Нэлээ юм дотгошоо байр юм болохоор бас нэлээ юм юу ганцаараа байх дуртай гэх юм уу да. Энэ нь одоо бас тийм амар ганцаарч дуртай гэхээсээ илүүтэй ерөнхийдөө л нэг юм та жоох юм бусдаас жоохон тусдаа байх дуртай ч юм уу те. Тийм мэдрэмж хүмүүст өгдгөө гэж бол харагдаж байна. Тэгээд таны хувьд бас ингэж л да айгүй юм өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагдаг бас юм айгүй өөрийнхөө гэж болоос энэ Ace of Cups-аас харагдаж байна. Тэгээд та бас юм одоо үгдгийн бусдтай ингэж харилцахтаа гэх юм уу да айгүй юм чин сэтгэлээ зориулж харьцдаг те чин сэтгэлээсээ байдаг ингээд худалдуур үсэгдэггүй гэж бол таныг бол хардаг байх нэ. Тэгээ энд бас ингээд two of wands гэдэг юм л да. Тэгэхээр та юм нэг хоёр дүрсгээд те нөгөө хоёр
үзүүртэй зүү гэдэг шиг те ингээд тэгж л огт харагдахгүй таныг айгу тийм genuine те айгу зөөлөн өөрийнхөө яг ийм одоо үнэн чудраг гэх юм уу да ийм хүн гэж бол хардаг байх нэ. Тэгээд дандаа юм нэг гоё аягны үзрүүд юу н иргэцэн ерөөхдөө нэг юм бас сар иргэцэн те. Тэгэхээр танаас ингээд авдаг мэдрэмж гэдэг юм бол та айгу өндөр мэдрэмжтэй л гэж бол харагдаад байна. Ерөнхийдөө таны хувцлалт бас те яг нөгөө гадаад анх үзэмж одоо анх харахад энэ харагдах үзэмж гэх юм уу айгу мэдрэмжтэй бас байж иж болно. Ингээд донжин олоод хувцалцдаг те ингээд донжин олоод нүрээ будчихдаг ч юм уу те. Яг юм нэг зохицуулаад айгу мэдрэмжтэй гэдэг л үг бол гарч ирээд байна. Угаасаа тийм урлагийн юм шиг бас мэдрэмж өгдөг гэдэг байгаа штэ те. Тэгэхээр ийм та айгу тийм зөөлөн нэг юм байгаль дээр авра чинь өөрөө их тийм зөөлөн гэж бол харагдаад байна. Тэгэхээр хүмүүс та угаасаа айгу тийм найдвартай те ихтгэл төрүүлэхээр ингээд тантай одоо танихгүй байлаа гэд очоод харьцаад та хизээч одоо сонин зан гаргаад ч юм уу те онцгой зан гарахааргүй гэж бол хардаг байх нэ. Тэгэхээр та айгу тийм approachable те хүмүүс тийм өрн дулаан энерги түгээгээд явдаг. Хүмүүс тантай одоо хизээж харьцахтай айж имээ сандарч мэгддэггүй те ийм өрн дулаан хүн гэдэг чинь мэдэрдэг байх нэ гэж бол харагдчихээн. За тэгээ одоо хэдүүлээ юу яа тантай ингээд хайр сэтгэлийн холбоотой байсан хүмүүстэй илүү романтик харилцаанд орж исэн романтик харилцаатай байгаа ч юм уу тийм хүмүүс маань ер нь таныг юу гэж харддаг юм бэ гэдгийг харъя. Харин романтик харилцаанд ямар байдаг вэ гэсэн үг. За таны харилцаатай байсан хүмүүстэй таныг юу гэж харддаг вэ гэдгийг харъя. Манай 3 дахь групп ихнийг. За өөрөө ингэж ирчихлээ. Two of Cups. Wow. Ten of Swords. Six of Cups. Таныг өөр нилийн юм даруухан дүлгөөхөн гэж бол хараад байна. Угаасаа нилийн юм дүлгөөхөн энержитэй хүмүүс маань гэж бол мэдрэгдээд байна. Тэг ерөнхийдөө штэ та айгуу тийм юу одоо энэ хайртай хүмүүстэй ч юм уу те одоо ийм хайр дурлалын харилцаанд та маш их тийм хайраа бусдад зориулж чаддаг айгу авгүй мөр нинжин сэтгэлтэй гэх юм уу да энэ бүр 2 of cups 6 of cups гэхээр одоо ингээд юу гэдэг хосын харилцаа 8-аар ийм юу жинхэнэ хос байж чаддаг гэх юм уу да те нөгөө хүндээ ингэж яг төшөв тулгуур нь байж чаддаг те яг ийм хайрыг жинхэнэ мэдрүүлж чаддаг гэх юм уу ийм хүн гэж бол харагдчихээн. Тэгэхээр та маш сайн одоо lover гэх юм уу те одоо юу гэж хэлмээр юм бэ те ийм айгүй юм хосын харилцаанд та үнэхээр одоо гой сайхан хос ээж чадгаа гэж бол харагдчихээн. Тэгэд энэ бас emperor хүзэр гэхээр та айгүй тийм хүнд төшөг тулгуур болж өгдөг те. Ингээд ийм одоо харилцааны асуудал гарлаа гэж бодоход ингээд хит ийм одоо савлаад хэрүүл ам хийгээд ч юм уу те ингээл оюун ухаандаа хит захирагдаад одоо бусдын мэдрэмжийг дараад те бусдыг айгуу тийм ойлгодог эмпати төрлийн хүн байгаа байхгүй та ингээд бусдаас айгуу тийм одоо мэдрэмжийг аваад тэгээд тухайн одоо яг ямар байдалтай байна те яг тэрэнд нь ингээд тохирсон юм зөөлөн байдлаар одоо асуудлыг шийддэг ч юм уу те ингээд одоо юм халамж хайр хэрэгтэй үед нь та айгуу тийм халамж хайрладаг байж болно нэлийн халамжтай зөөлөн энерги бол гарч ирж байна. Тэгэхээр та яг юм хосын харилцаанд бол ялцчгүй одоо хайртай хүн амар хэцүү үед нь те дэрэгдэн байж чаддаг тэгээд хайрлж чаддаг те хүнд хэцүү байхад нь ингээ хажууд нь дэрэгдэн төшөг толгуур болж чаддаг одоо тэгээд жаргалтай үедээ ч гэсэн ингээ хамтдаа хөгжүүлдөөд жаргалтай ингээ дурсамжийг бүтээж чаддаг гэх юм да энэ 6 of cups гараад ирсэн. Тэгэхээр таныг одоо өнгөрсөнд ингээ хайрлж исэн дурлж исэн хүмүүст нь ер нь бол энэ 6 of cups гэхээр хизээч мартаж чаддаггүй гэж бол харагдчихээн. Тэгэхээр ингээд нэг юм зүрхэнд нь ингээд амар гоё юм дурсамж үлдээсэн те ингээд нэг санаж бодоод одоо X бодоход те хамгийн түрүүнд та орж ирдэг ч юм уу те ингээд хүн чинь юм ганцхан харилцаанд ер нь байна гэдэг чинь хоо штэ те. Тэгэхээр яг байгаа л да зүгээр яг зарим хүмүүсийн маань хувьд ингээ олон хайр дурлалаас учраад явсан хүмүүсийн маань хувьд одоо таны тэр боддог X чинь одоо олон дундаас яг л таныг бодож амар хайрладаг онцгой хайрладаг байж ш болохоор л харагдчихээн. Та хизээч юусоо ингэж юу гэдэг муугаар юусоо тэр X-үдтэй бол те хайрын харилцаатай хүмүүстэй бол тэгж дурсагддаггүй. Таныг амар тийм тайван дүлгүүн гэж бол хараад байна. Тэгтэл одоо тийм стресс үүсгээл те одоо тэр хайрын харилцаанд амар асуудал үүсгээл ингээд энэ тэгээд ингээл нэг юм гоншигноол гэх юм уу да те
токсик байдал хизээч авчирдаггүй, та үнэхээр юм доктортой байдаг гэж бол харагдаж байна. Одоо ингээм хүн хэцүү зүйл болсон ч гэсэн тэрийг айгу evaluate гэж хичээдэг ч юм уу те. Тэгээд 5 of Cups гараад ирлээ л дээ. Ер нь бол таныг одоо энэ өнгөрсөнд хайрлаж исэн хүмүүстэй ерөөсөө мартахыг хүсэхгүй байна гэж бол энэ 5 of Cups болон 6 of Cups-аас гарч ирж байна. Та ерөөсөө одоо магадгүй одоо юу гэдгийг та тэгтлээ тэгж одоо харилцаанд алдаа хийж бусдыг орхихгүй те одоо бусдыг гомдоодгүй гэж бол харагдаж ин та нэлийн юм үнэнч буур суурьтай яг юм шудрах төрлийн хүн байгаа хгүй те ингээд сэтгэлээ яг зориулсан л бол яг тийм чин сэтгэлээс нь зориулаа те хайрлсан бол хайрлсан шиг хайрлаад яг юм хос шиг нь байдаг те одоо юм ээч шиг нь байгаад ч юм уу хит халамжлаад байхгүй яг л юм энэ тэнцүүхэн та яг хайрыг гой сайхнаар өгч мэдрүүлсэн хүн гэж бол хардгаа гэж бол харагдаж байна. Тэгээд таныг бол хизээж мартахыг хүсдэггүй. Ер нь бол амар дуурсаж санаж явдаг гэсэн тийм энерги бууж ирж байна. Тэгэхээр та өмнө нь магадгүй одоо X-тэй те хэд хэдийн X stage байж болно, эсвэл нэг X stage байж болно. Тэгээд тэр хүмүүс ерөнхийдөө тэр хүн чинь хизээж мартахыг хүсдэггүй. Тэгээд дурсамж айгуу тийм гой сайхан хайрын дурсамж үлдээсэн гэж бол харж ийн. Тэгээ хэрвээ одоо ингээд хайр сэтгэлийн холбоотой хүнтэй байдаг бол тэр хүнтэй ингээд хизээж танаас салахыг хүсэхгүй, орхихыг хүсэхгүй байгаа юм шиг мэдрэмжтэй явдаг те. Ингээд тантай үнэхээр юм аз жаргалтай байдгаа гэсэн бол энерги бол гарч ирж ийн. Та бол үнэхээр одоо сэтгэлийг нь бас нэлээ эдгэж өгдөг гэх юм уу та. Та ер нь л нэг тийм энэ хүзрүүдээс одоо энергийг мэдрээд ингээд уншсан бол айгуу тийм зөөлөн байгаа байхгүй ингээд нэг юм бусдын оронд өөрийгөө айгуу тавьж үздэг хүн гэх юм уу та. Зөвхөн өөрийгөө бодоол те би ингээд байна, би ингэх ёстой гээл те. Тэгээд байхгүй айгуу тийм бусдын төлөө гэсэн сэтгэлтэй гэж бол харагдаад байна. Тэгээд айгуу юм зөөлөн байгаа байхгүй юм. Дандаа юм нэг гоё юм ногоон одоо юуны heart chakra те зүрхэн хүртний энергиуд бол айгу гарч ирж байна. Та тэгэхээр илүү нөгөө зүрхэндээ төвлөрдөг хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө илүү аюухандаа төвлөрөөл логик байдлаар хандаал те юм тооцоолоод байхгүй нэлийн юм хайр сэтгэлд маш их юм зүрхэн хүртээ ашиглаж те зүрхнээсээ хүнийг айгу ихтэй гэж ойлгож сонсож мэдэрч хайрладаг юм хайраар дүүрэн хүн гэж бол харагдаж байна. Тэгээд таныг одоо ямар нэгэн байдлаар гомдоосон ч бай одоо цаанаасаа тэгээд орхих хэвээр болсон ч бай. Ямар ч тач таны хизээж мартахыг хүсдэггүй айгуу гой сайхан дурсамж үлдээсэн гайхалтай хайрладаг те юм хүн гэж бол харддаг юм байна. Тэгэхээр таны хувьд бол ерөнхийдөө ийм одоо юу гэдэм бусдыг ойлгох чадвар энэ төр маш их өндрөө гэж бол харагдаж байна. Та тэгээд одоо ирээдүйд хэрвээ хүмүүнтэй одоогоор яг урт хугацааны харилцаанд ороогүй байгаа бол ирээдүйд та яг ийм гоё зан чанараараа ингээд явах юм бол үнэхээр гоё сайхан хайртай учирч болохоор те яг ийм гоё өөрийнхөө зүрхэн одоо энэ зүрх сэтгэл төвлөрөөд ингээд ийм гоё сайхан энергитэй явах юм бол илүү сайхан хайртай учирч болохоор энерги байна гэж бол хэлэхээр байна. Айгу гоё энерги байна. Та үнэхээр тийм хайраар дүүрэн хүн гэж бол хэлэхээр байна таныг. Тэгээ та хизээч одоо хүнийг одоо сэтгэлээс нь тийж гомдоогоо шаналгаад байдаггүй те. Айгуу тийм бусдыг ойлгодог л гэж бол үнэхээр бууж ирж байна. За хэдүүлээ одоо ажлын газрынхан те хамт ажилладаг хүмүүс эсвэл хамт сурдаг хүмүүс те ангийнхан ч юм уу юу гэж боддгийг юу гэж хардгийг гэдгийг харцгаая. За манай 3 дугаар группийнхний ажлын газрынхан те эсвэл ангийнхан юу гэж хардаг вэ? Queen of Cups. Вау. За ингээд харсан чинь та айгу тийм юу юм бэ? Одоо professional тал дээр гэх юм уу те яг тэр ажил хичээл сургууль одоо иймэрхүү зүйл дээр бол та бүр шал эсэргээр одоо хайр сэтгэлтэй хүнтэйгээ байдгаасаа бүр шал эсэргээрээ гэж бол харагдаж байна. Та айгуу тийм хүчтэй амбицтай ялах дуртай тэгээд амар юм оюун ухаан толгой тэрхэ ашиглах дуртай гэх юм уу да өөрийгөө айгуу дайчилтгаа гэж бол бүр үнэхээр харагдаж байна. Тэгээд та магадгүй багаар ажилдаг гэхээс илүү бас нилээ ганцаараа байдаг төрлийн хүн байж болно. Одоо ингэж найз нөхөд хийх үүсгээлтэй ажил дээрээ ингээл юм найз нөхдийн одоо дундаа орох те тиймэрхүү юм байхгүй. Таны хувьд илүү нөгөө юм бас амбицлаг гэх юм уу да яг ажил төрлийн хичээл сургууль дээр бол та үнэхээр шал өөр ингээд юм ажил төрлөө амар юм логик байдлаар хандаж хийдэг те айгу юм хатуу зарчимж шудраг гэж болоос харагдаад байна. Та тэгээд ер нь ийм одоо албан тушаалд нилээ юм ахиц одоо
ахих дуртай те албан тушаалд дуртай амбицлог гэх юм уу та. Ер нь ажлынхан чинь тэгж бол хардаг байх нэ. Тэг ангийнхан чинь бол ер нь таныг одоо удирдах дуртай те. Юу гэдгийг ангийн нарга мар одоо юу гэдгийг те ийм амар лага гэж бол хараад байна. Амар он сурдаг мурдаг ч юм уу те. Ер нь бол нэлээ манлайлагч байхаар гэж бол хард юм байна. Нэлээд та өөрөө юм соло байх туртай юм уу одоо ажил төрөл дээр бол та тэгтлээ ингэж дундаа ороод маазраад байх нэлээд дурггүй яг юм ажлын юмыг яг ажил гэж боддог те ажил бол ажил гэдэг айгу хийлээ цааш тавьдаг ч юм уу тэгж бол харагдчихээн тэгээд ерөнхийдөө амар дундаа ордгоо учраас яг юм ганцаараа бас байдаг те магадгүй ганцаараа хоолдог ч юм уу ямар ч жиж болно тэгээд таныг жоохон юм айгу амбицлагтай нэлээд юм жоохон хүүтэн хүндий бас тэгээд ажил дээр амар мундаглаагаа тэ өрсөлдөж мөрсөлдөх юм бол та хизээч одоо ялагдах дурггүй маш тийм шартай хортой л гэж бол хартгаа гэж бол харагдчихээн. Six of Wands энэ л та нэлээ юм ажил төрөлтөөр бол үнэхээр амжилттай гэж болоос хараад байна. Тэгэхээр таныг одоо хамтран ажиллаж байгаа хүмүүстэй ангийнхан чинь энэ төр айгүй амжилттай мундаг гэж болоос хардгийм байна. Та ер нь бол өөртөө ингээ ямар зорилго тавьсан те яг тэр зорилготой энэ төр айгүй сайн хүрч чаддаг. Тийм хүн гэж бол харагдчихээн. Тэгээд таны ирээдүйд бол юу гэдгийг юм өндөр албан тушаал энэ төр бол байгаа гэж болоос боддгийм байх. Таныг одоо нөгөө нэг л зүйлээр ханахгүй те ахин дэвжиж ингэж явах чадвартай айгуу чадварлаг гэж бол хардгаа гэж бол харагдчихээн. Тэгээд та магадгүй одоо юу гэдгийг удирдах албан тушаалд нэлээд байх юм бол бас их зохистой гэж болоос хэлэхээр энэ одоо яг ийм амбицлог байдал бол танаас үнэхээр яаж юм те мэдрэгжинтэй та үнэхээр л одоо хийхийг хүссэн зүйлтэй хүн байна. Мөрөөдөлтэй хүн байна те ахыг хүснэ авдаг хүн байна гэж бол бусдад харагддаг байх нэ. Айгу хүчтэй энерги бол орж ирж байна. За одоо хэдүүлээ найзууд те гэр бүл татны хүмүүс нь таныг юу гэж хардгийг гэдгийг харъя. За манай 3 дахь группийнхнийг татны хүмүүс нь те найзууд гэр бүл нь юу гэж хардаг вэ? За Seven of Coins. Wow. Ten of Coins. Таал үнэхээр дотны хүмүүсийнхаа дунд бол үнэхээр хайрыг нь татсан хайр дуран хүн байна. Тэгээд энэ ингээд Ten of Coins байгаа байхгүй. Тэгэхээр та үнэхээр л одоо ийм бүхнээ зориулдаг маш их халамжтай гэж бол харагдчихээн. Тэгэхээр таныг ингээд дотны хүмүүс чинь бол бүхнээ зориулахад бэлэнтэй өөртөнд нь ингэж бүхнээ зориулахад бэлэн бүх хүч чадал мөнгө санхүү одоо юу гэдгийг цаг хугацаа бүгдийг зориулахад бэлэн хизээж ингээд одоо тусламжгүй хатна. Та хизээж үгүй гэдэггүй үнэхээр чин сэтгэлээс зориулдаг тийм сайхан хүн гэж бол хардаг байх нэ. Бүр ингээ Ace of Coins, Ten of Coins, Seven of Coins гэхээр та юм дотны хүмүүстэй үнэхээр юм одоо халамж хайр бүх зүйлээ зориулдаг гэж бол харагдчихээн. Тэгээ ер нь бол ийм байна л да. Та ингээд ажил төрөл дээр айгүй юм амбицлог хүчтэй мөртлөө яг ойр дотны юм нэг өөрийнхөө яг хүрээллийн хүмүүстэй те яг энэ одоо хүмүүстэй болохоор яг тэр ханаа буулгаад маш тийм гой сайхан зүйлээ бол гаргаж харуулдаг гэж бол харагдчихээн. Тэгэхээр та айгүй тийм найз нөхөд гэр бүлтэй үнэхээр чин сэтгэлээс ханддаг те бас ингээ хайр сэтгэлийн харилцаанд ч гэсэн та бүр үнэхээр бүхнээ зориулдаг те гэж бол харагдсан. Тэгэхээр таны хувьд айгүй тийм үүрэг хариуцлага гэдгийг айгүй юу байна л да. Энэ ингээд одоо гэр бүл гингүүд гэр бүлийн юм гой хүзүр бууж ин те ажил төрлөнгүүд нэг юм амбиц гой зүйл бууж ин тэгснэ хайр сэтгэлнгүүд бүр тийм хосын харилцааны амар мундаг одоо юу гэдгийг хайртай хүнтэй мундаг хос гэж бол бууж ирж байна. Тэгэхээр та айгүй тийм юу юм байна л да. Одоо энэ хүзрүүдээс ингээ харахад болохоор ингээд та юм хос байх гингүүд одоо яг тэрэнд тохируулаад те хүний хос гэдэг чинь юу ямар гэдгийг те төвшөг тулгуур ийм юм үүрэг ройлтой гэдгийг бол та маш сайн одоо мэдэж яг тэрэнд тохирсон тийм одоо үүрэг ройлоо айгуусан гүйцэтгэдэг хүн гэх юм уу да. Тэгмүүд ингээд ажил төрөл дээр чинь хүн мэдээж хэрэг ажил төрлөө сайн хийхтэй амжилт бүтээл одоо хийхтэй бүтэмжтэй байх бүтээл одоо туурахтай одоо юм амжилттай байх гэсэн үг шүү дээ. Тэнгүүд та яг тэр үүрэг хариуцлага үнэхээр сайн биелүүлдэг те оюун ухаанаад ажиллаад хүчин чармаалтаа гаргаад удирдах ажил хийдэг байл хүмүүсээ сайн удирддаг те амжилт гаргадаг гэд ингэж бол харагдчихээн. Тэгснээ юм найз нөхөд гэр бүлийн хүрээнд гэсэн чинь маш гоё тийм халамж хайраа зориулдаг те цаг зав бүхнээ зориулдаг юм гоё энерги бол гарч ирж байна. Тэгэхээр та ингээд ер нь бол ямар ч ингээд нөхцөлд яг тийм үүрэг хариуцлага маш сайн ухамсарладаг. Айгүй юм одоо юу талтай юм да. Айгүй юутэй те дисциплин өндөртэй нэлээ өөрөө өөртөө одоо юм хяналт шаардлага тавьдаг юм хүн юм уу да гэж бол харагдчихээн. Ингээд юмыг ингэж одоо яг ийм байх хэрэгтэй гэх юм бол яг тэр юм бүр тултлан хийдэг те айгүй та яг л ингээд хийх зүйлээ шууд 100% үнэхээр төгс гүйцэтгэлтэй хийж чаддаг гэх юм уу да. Тийм мундаг хариуцлагатай мундаг хүмүүс ах нэ гэж бол амар
харагдчихээн. Яаж юм бүр тэгж бол харагдчихээнаа. Айгуу л ийм үүрэг хариуцлага үнэхээр сайн ухамсартай хөө. Тэгээд таны хувьд ингээд Empress үзэр байгаа байхгүй юу? Маш тийм одоо халамжтай энерги. Тэгээд энд бас ингээд Ten of Coins гээд тэгэхээр та ерөөсөө л ингээд гэр бүл найз нөхдөд ямар л одоо зүйлээр халамжлах одоо боломж байна те, тэр бүгдийг хийдэг те. Одоо бэлгэсэлд авч өгөх дуртай, ингээд гэр бүлийн баяр болоход ингээд хизээд ажлаа хойшлуулад гэр бүлдээ санаа тавьдаг те. Гэр бүлийнхаа өмнө одоо үүрэг хариуцлага гэж зүйл байгаа шүү дээ. Хизээш тэрийг одоо орхихгүй те. Одоо айлын том байлаа гэж бодоход дүүнэртэй амир халамжтай ч юм уу те. Ийм нэг хүний үүрэг хариуцлага ямар хэмжээнд байна, яг та тэрийг үнэхээр сайн биелүүлж чадгаа гэж бол таныг өөр хүмүүс харддаг юм байна. Тэгээ хүмүүс угаасаа таныг үнэхээр одоо сайн халамжтай одоо гэр эзэгтэй байж болно. Сайн охин, сайн хань те. Ийм гэж бол харддаг юм байна. Тэгээд найз нөхдийн хувьд ч гэсэн маш сайн халамжтай одоо тусрахуу найз гэж бол харддаг байх нэ те. Энд ингээд дандаа юм coins үзрүүд байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд ингээд юу гэдгийг сэтгэл зүрхээ айгуу тийм юугаар илэрхийлдэг, бас ингэж бэлгэсэлт барих те. Одоо үгээрээ биш те, зөвхөн ингээл халамж хайраар биш, мөн айгуу их тийм бэлгэсэлт авч өгөх дуртай. Хүмүүс тийм боддоор ингэж тусварх дуртай ч юм айгуу өгөөмөр хүн гэж бол харагдаж байна. Та магадгүй одоо ингэж өөрийнхөө тэр олсон орлоготой мөнгө санхүүгээ хайртай хүмүүстэй айгуу зарцуулах дуртай хүн байж болно. Тэгээ энэ хэрээрээ таны одоо хайртай хүмүүс таныг бүр маш их одоо бахархаж хайрлж хүндэлдэг те. Им танаас урам авдаг ч юм уу, ингээд юу гэдгийг хүнд хэцүү зүйл боллоо гэхэд тань руу л хамгийн түрүүнд залгаж ярьж хэлдэг те. Чин сэтгэлээ уудалдаг ч юм байж болно. Та маш их тийм бусдыг ингэж хайрлж инэрдэг төрлийн хүн гэж бас харддаг юм байна таныг. Тэгээд энэ ингээд Seven of Cups гэж байгаа байхгүй. Тэгэхээр таныг ингээд хүссэн зүйлээ айгүй хийх чадвартай гэж бол харддаг юм байна. Одоо юу гэдгийг та ингээд зориг тавиад одоо танаа гэр бүлийнхэн найз нөхдөд чинь те таныг маш их тийм мөрөөдлийнхаа араас явдаг айгүй тийм мөрөөдөмтгий хөөн гэж бас хардаг байна. Тэгээд ингээд ийм байгаа байхгүй бүр ийм одоо та яг л ийм зориг тавих юм бол яг тэрийг биелүүлдэг гэдэг юм уу та. Хэлсэн амдаа энэ төр маш сайн хүрдэг ийм одоо найдвартай хүн л гэж хард юм байна. Тэгэхээр таныг ингээ хизээч одоо өөрт нь худлаа хэлэх хүн биш те. Ингээд худлаа ярьж худлаа одоо хүмүүсийг гомдоох ч юм уу те. Тиймэрхүү зүйл хизээч хийдэггүй, маш их тийм үүрэг хариуцлагатай мундаг хүн гэж хардаг ахны. Тэгэхээр магадгүй таны хувьд айгүй тийм багасаа бас бие даацсан төрлийн хүн байж болохоор л харагдчихээн. Айлын том мон байж болохоор байна. Эсвэл одоо найз нөхдөд дундаа илүү нөгөө үүрэг хариуцлагыг нүүрдэг те. Дахлагч магийн гэх юм уу та тэгээ ингээ юм хүмэнд өрөөлдөг тийм хүн нээжэж болно. Хизээш та ер нь юм үгүй гэдэггүй, хой суудаггүй, хүн сэтгэл зүрхээ зориулахад үргэлж бэлэн ийм гоё найрсаг халамжтай хүн гэж бол таны ойр татныхан бол хардаг бах нэ. Тэгээд угаасаа ер нь энэ 3 дугаар группийнхан маань айгүй юм гоё сайхан энергитэй байна. Тэгэхээр таны хувьд юу гэдгийг ингээ өөрийгөө одоо хит өөрчлөе те. Би ингээл ингээд энэ тэгээд ингээд бас өөрийгөө ингэж голоод байгаа л те. Тийм бол шаардлагагүй л гэж бол хэлэхээр энэ таныг бол үнэхээр хүмүүс хүндэлж хайрлж биширдэг те. Үнэхээр гой сайхан гэж бол хардаг байх нэ. Тэгэхээр та өөрийгөө ингэ жоохон голоод энэ төр байдаг бол эзэж битгий тэгээрээ та бол үнэхээр мундаг байна чадчихин те. Амьдрал одоо танд хайртай байна, таны хайртай хүмүүст нь танд хайртай байна гэдэг чинь хамгийн гоё те. Тэгэхээр битгий эзэж одоо гутарж өөрийгөө голоорой гэж бол хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлд нь хідүүлээ. Таны сахиусан тэнгэрүүд таныг юу гэж харддаг юм бэ? Юугаарч нь харагддаг юм бэ гэж харъя. Тэгээ сахиусан тэнгэрүүд харж хандаж явдаг зүйлстэй. Манай 3 дугаар группийнхний юу гэж бодож харж хайрлт юм бэ? On your own гинэ. Вау. За ерөөсөө та болохоор юм айгу өөрийнхөө гээд тэгжэн тэгээд хүссэн зүйлээ хийх чадвартай те. Ингээд юу гэдгийг ганцаараа исэн ч гэсэндээ та хизээч одоо ингэж шаналаад ч юм уу те ингэж бусдаас хит хамааралтай байгаад ингэдэггүй та зөвхөн ингээ өөрийнхөө амьдралыг өөрөө шийдээд те ингээд мундаг авч явж байгааг чинь бол хараад барахтгаа гэдэг чинь тэгээд та угаасаа ингээд одоо аливаа юмнаас бас хит хамааралтай биш те өөрийнхөө амьдралыг ингэж өөрөө авч явах бүрэн чадвартай юм мундаг ухаалаг зоримог байгаа байдалтай нь бас их юу гэдгийг гайхаж те мундаг байна гэж бол хэлжин шүү. За тэгээд уншлага нь юм боллоо. Тэгээд танд маш их амжилт хүсье. Маш гоё энергитэй энэ тэ өөрийгөө эзэж битгий одоо голоорой.
заавал ингээ өөрчлөгдөх ёстой энэ төр бол биш те. Өөрчлөгдмөр байгаа бол илүү нөгөө өөрийгөө голох биш, илүү улам сайжирч одоо тэгэж яваарэ гэж бол хэлгээрэй. За тэгээд миний уншлага таалагдсан бол та бүх маань subscribe болон лайкаа дараарай. За тийм маш их баярлалаа баяр таа.